Монгол улсын нийслэл Улаанбаатараас ярьж байна. За сайн байцгаана уу сонсогчдоо. Ингээд Улаанбаатараас ярьж байна подкастын 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн зочноор Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн шог зураач Цогтбаяр ах оролцож байна. За Цогтбаяр ахтай юуны өмнө манай урилгыг хүлээн авч зочноор оролцохсонд маш их баярлалаа. За тэгээ та хоёртай болон энэ одоо подкастыг сонсож байгаа нийт сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргье. Тийм танд бас өнөөдөр Монгол Улс нис хүчин байгуулагчны 96 жилийн ойн баяр мэндийг бас төвшүүлж байна. За одоо хөх тэнгэрийг эзэгнэхэнд төрсэн нийт нис хүчний бие бүрэлдэхүүнд Улаанбаатараас ярьж байна. Подкастын 3 оролцогч маань бас баярын мэндийг хүргэж байгаа шүү. Тэгэхээр Цогтбаяр ахаас асуух хамгийн ихний асуулт бол ер нь яг анх яагаад шог зураач болсон юм бэ? Яг ер нь нэг тийм учир нь олддгүй нэг хэрэгүүд энэ төр байдаг шүү дээ. Одоо зоргийн эргээс өсвөлээд хин яасан мэддэхгүй байдаг. Яг тэрэн шиг учир нь олддгүй асуулт чинь наадах чинь л да. Яагаад чухам шог зурх болсон бэ гэдэг. Маш олон хүмүүс асуудаг. Би бас тодорхой хариулт хэлж мэддэггүй. Зүгээр мэдээж зурх дуртай, зурх авьяас мэдээж аав ээж өгдөөцөөс авчигласан тэр авьяас бол над заяасан. За мэдээж одоо ном эрдмийн зурх эрдмийн цагаан талхаас сургасан олон одоо төсөл хөрлөгийн сургуулийн олон багш нар маань энийг одоо өнгөлж одоо гялцуулсан баг. Хамгийн гол нь зурхад нөлөөсөн гол зүйл бол одоо манай тааш устгуулийнхан миний хошин урлаг шог зургийн багш нар л гэж баг хэлэндээ. Ер нь яах вэ? Аливаа ажил мэргэжил ялангуяа энэ урлагийн онцгой ийм гоц өрмөс төрлүүдийн энэ авьяас бол заяагт гэж би боддог. Яруу найрагч юм уу, хөгжмийн зохиолч юм уу те хүн болгоно өссөн болгоно эзэмшээдэж болдгоо. Яг нь эзэмшдэг мэргэжил гэж байна л да. Сэтгүүлч, тогооч, жолооч те орчуулагч одоо эдийн засагч нэгтлэн одоо энэ бол мэргэжил. Авьяас гэдэг бол өөрөө нэг мэрэгшиж болдгоо. Энийг сургаж болдгоо. Цаанаасаа заяагдмал юм зүйл олдмол биш юм. Бэлэг гэж хэлж болох юм. Бурхны бэлэг. Тэгээ энэ бурхны бэлгийг бас нөгөө зориултын дагуу ашиглах юм боломж болцоо тэр зүйлийг миний гадаад орчин одоо аав ээж багш энэ хүмүүс үрдүүлж гисэн. Би бас өөрөө баг зэрэг хичээсэн баг. Тэгэл энэ тэр зүйл тогтлынхаа дагуу явсан гэдгийг тодорхойлт хэлнэ өгөхөөс биш тийм. Та одоо ингэж зурдаг байсан гэлээ гэж тийм мэдээж. Тэгэхээр дүрслэх урлагийн сургуульд ингэж орохдоо тухайн үеийн хүүхэд болохоор яг за би зураач болно гэж бас орж иж магад. Гэхдээ яг ингээд нөгөө сургуулаа төгсчөөд мэрэгчлэрээ бас ажиллахгүй байгаа хүмүүс байгаа шүү дээ. Одоо нийгэмд. Тэгэхээр энэ талаас та ер нь юу гэж бодож байна? Тухайн үе та яг зориод яг юм зураач болно гэж орсон уу те? Гэтэ тэр үе чи одоо зураасан зураг гэж явдаг байсан уу? Яг шог зураг гэж бол байгаагүй бах. Ангид. Тэгээ бас нөгөө түрүүний нөгөө сургаж болдгоо зүйлүүдийн нэг бол энэ шог зураг. Зурх авьяастай хүн дээр зургийн мэргэжлийг сургаж болно. Шог зургийг сургаж болохгүй. Энэ бас заяагдмал ийм төрөл зүйл юм аа л гэж би ойлгох гээд байгаа. Яг гэвэл дүрслэг төгссөн тэр олон зураачтаас шог зураачт нь маш зөөхөн шүү дээ. Зүгээр мэдээж 10 жилийн сургууль сурж байхдаа Пенера ордны зургийн дугууланд явсан. Энэ над нөгөө суур одоо зурх урлагийн суурийг тавихад маш их нөлөөлсөн. Тэгээд энэ мэргэжлийн сургуулиэс оролцох ч гэсэн ороход ч гэсэн бас нөлөөлсөн сайн сургууль болсон. За одоо зургийн сургууль төгсөөд одоо ажиллахгүй байна гэдэг бол тэр хүний одоо зурагт орох хөв заяатай л бас холбоотой. За мэдээж бүгд орохдоо бол зураач болох юмсан гэсэн хүсэл эрмэлзэл тэр зүйл бол бүгдэнд л байдаг. Ягаад гэвэл тэр үеийн одоо орох тэр одоо босгон төр бол маш өндөр байсан. Би 1980 онд шалгалт өгөөд төсөл хөрлөгийн сургуульд 8 дугаар анги төгсөөд ороход бараг 400 төгс шалгалт өгсөн. Тэрнээс 40 хүүхэд аав нэхээс ч одоо 400 зурдаг хүүхдүүд ч өөрсдөө тий ягаад гэвэл одоо орон тоон л ирдэ тэр. Тэгээ хөдөөнөөс бараг 40 хүүхэд л аваад 2 анги. Хөдөөнөөс гэдэг чи одоо тэр үеийн нэг одоо 20 төгсөн 18 аймагаас чинь нэг аймагаас 2 юм уу 3 хүүхэд л авна шүү дээ. Тэг чи аймагт хичнээн олон зурдаг хүүхдүүд байгаа байлаа та нар боддоо. Тэгэхээр одоо л чөлөөтэй болсон та тэр үед ганцхан байсан сургууль нь л баг тэр л дээ. Нөгөөх нь бол багшин дээд сургуулийн зургийн анги. Тэр нь бол 10 төгсөж иж ордог. Ийм сургууль байсан. Тэгээд тийм өндөр хэцүү босхийг даваад тэгээд орчоод 4 жил одоо ном эрдмийн сураад ингээд төгсчөөд бас зургийн мэргэжлэр ажиллахгүй байх гэдэг бол мэдээж харамсалтай асуудал. Гэтэ тэр үний л амьдрал чи янз бүр шүү дээ. Одоо тэгэл тэр болгон өснөр болдгоо. Одоо тэр байтгаал ингээл 90-аад оноос хойш ингээл хүмүүс огт өөр эмч байцснаа бизнес рүү болцсон. Одоо 8 хийдэг байснаа одоо юу болцсон. Одоо том улс төрч болцсон ч байт юм уу юу гэдэг 9 юмнууд хийж штэ. Тийм болохоор тэрийг бол тоосч мэдэхгүй бүгд л мэдээж гийн хүслэр мэдсэлтэй урлагийн гоё сургуульд орё. Сайхан зураач болъё гэдэг. Тэгээд тэр ялангуяа энэ урлагаар хоол болж идэх, урлагаар амьдрах гэдэг бол өөрөө бас хэцүү л дээ.
үнэхээр том бэрхшээл бас том хүнээс золиос шаардлагатай хувь болоод одоо гэр бүл тэр одоо амьдралыг авч явахад том золиос шаардлагатай тэр амьдралын шаардлагатай зүйлүүдээс болоод одоо за би энэ зургаар амьдрахгүй маач гэдэг юм уу тэгээ орхисон хүмүүс бол зөндөө бий. Одоо манай ангиас чинь л одоо 2 групптэй л дээ нэг нь бид нар бол хот чимэглийн анги одоогийнхаар бол дизайн анги л да нөгөө групп нь болохоор тайз чимэглийн анги. Тэгэхээр яг мэрэгчлэрээ ингээд зураг зураад энэгээрээ хоолоо олж идээд ингээ явж байгаа ч тэгэхээр бас олон биш бараг 70 шахуул байдгийг. Хойд одоо яг шог зургийн одоо нэг юм материал сэлт байд юм уу ном сэтгүүлүүд одоо сонирхлыг бас өдөөж өгсөн бах те одоо тухайд бол тоншуу сэтгүүл мэдээж хамгийн л одоо үздэг байсан айл болгон шахуу захиалдаг байсан сэтгүүл бол тоншуу сэтгүүл. Намайг ажиллаж явах үед одоо 120 мянган хэлэгдэг байлаа. Тэгээ хамгийн чөлөөтэй хэлдэг бичдэг байсан болохоор хүмүүс их унших дуртай. Дооч нэг хэвлэл болгон чөлөөтэй бичдэг болсон болохоор тэр зүйл чинь нэг нейтралчлаа шүү дээ. Тэр үед бол бусд нь бүгд ингээд үзэл суртлын үеийн нөгөө сериосны хөвлөд байсан. Намын төв хөвлөн үн сонин одоо пианрын төв хөвлөн пианрын үнэн үйлдвэрчний төв хөвлөн хөдөлмөр сонин ингээл тэр донд л одоо нэг жоохон халамцоо ч юм уу гүлэмцөө ч юм уу нэг жоохон бэлэг танхаа тоншол байсан болов утга зохиол урлагсан цог сэтгүүл байсан болов уу гэж боддог шүү дээ. Хойн таны багш нар гэх юм бол одоо байди дорж туугаад шог зургийн тэгэлгүй яхаа за одоо дээд үеийнх нь их юм бол манай одоо Арнан гүрсдгой байж бид нар өвөө гүрсд гэж ярьдаг ашин шог зургчдаг авгаалдаг манай Арслан хэмээх доржсон ахын аав нь л да доржсон богоо хөөж гисэн цогоо хатар бол зурдаг бас 3 үеэр тоош сэтгүүлтэй найз нөхөд ийм холбоотой байсан сайхан гэрүүл за манай одоо вандгийн байдгийг үж аваа зураач байж байна маш өндөр наслсан баг 100 наслаад саяхан бас ертөнцийн мөхөсийг үзүүлсэн Монгол Улсын урлагийн гай сэтгүүлтэй ийм 2 мундаг ирхэн байна. За энэний дараагаас бол мэдээж манай байд багш дорж готойгоо. За тэгээд ер нь яг хөл урлагийн мундаг том мастерууд бол бүгд шог зураг зурдаг байсан юм. Гэтэ миний бодлоор нөгөө яг намын даалгаварч гэдэг юм уу тэр зүйлээр ер нь одонгой, гаваагой. За дорж холмгой бол ер нь нэлээ мундаг зурдаг байсан. Ер нь гаваагооч гэсэн ер нь. За ер нь бол зураагүй зураачдууд баг байхгүй те бүгд л ер нь ингээ матер сэтгүүл үзэж яхад бүх том зураачд бол шог зураг зурдаг лсэн байна. Яг 70-аад он гэхээр нөгөө бүүн болж исэн үе болохоор маш олон зураачд гарч ирсэн. Одоо нөгөө энэ школын чинь үр дүн гарч ирж байна шүү дээ. Тэгэхээр одоо манай Ламба ах жишээлбэл эрүүл мэндийн сайдаас их хурлын гишүүн байсан. За манай Баавгийн лавсар ах байна. Манай Цэгмэд ах байна. Урлагийн гай сэтгүүлт ингээл агуу мундаг уран бүтээлч зураачд бүгд шог зураг зурдаг байсан. За тэгэл одоо Саналбаатгийн гэдэг байсан энэ одоо зураасан зургийн гурвын гурвал байж байна. За Пушкин ах гал ингээл дээд үеийн зураач зөндөл тас харуулуу явах гал дурдаадах юм бол ер нь одоо яг тий 80-аад онд яг миний эд ажиллаж явах үед би дэвтэр хөтлж ирсэн байдгийг тэрийг харахад нөгөө идэвхтэн зураач нартай харилцах дэвтэргээд тэр хаягуудыг харж явах тэр нь 50 гаруй зураач идэвхтэй зурж ирсэн байдаг. Тухайн үеийн нийгэм бол одоо социалист нийгэм байсан. Тэр цаг үед бол бас маш бүх юм хаалттай ч гэх юм уу. Тэгэхээр яг шог зураг нь яг ямар чиглэлийн зүйлийг илүү одоо шоглоход болох юм. Магадгүй улс төрч гэдэг юм уу тухайн үеийн эх орны нөхцөл байдлыг яг одоо үед таны зурж байгаа шиг тэр сэдвүүд бол тухайд бол хориотой шүү дээ. Тэр их сонирхолтой санагдаад байна л да. Ерөнхийдөө яг энэ ч нөгөө үзэл суртлын нийгэм шүү дээ. Үзэл суртал одоо нэг намын одоо системтэй тийм л цензуртай одоо хар хяналттай тийм л нийгэм байсан та зөвшөөрөх юм гэж байна. Зөвшөөрөхдөггүй үл зөвшөөрөх юм гэж байна. Одоо PR гэдэг л болчлаа л да. Одоо пропаганда гэж ярина. Сурталгуулгын шин чанартай хэвлэл энэ зүйлүүдийг тэгж ашигладаг байсан. Ялангуяа одоо тоншуу сэтгүүл бол одоо энэ нэг пропаганда гэдэг зүйлийг бас тэргүй гинэнд явдаг байсан. Ийм л зүйл л дээ. Энэ чинь өөр хурц зэвсэг. Энийг болохоор бүх коммунист намууд яг дэрэгдээ байлгадаг. Намынхаа төв хэвлэлийн дэргэд доо. Зөвлөл улсын коммунист намын төв хэвлэл нэгч нь одоо Правда сан те Болгарих болохоор стержил хошин сэтгүүл нь тэгэл Унгарих Лудашмати одоо Зүүн Германых Холлиншпигэл Губих Балантайгал бүх хошин сэтгүүлүүд нь дана коммунист намынхаа хэвлэлийн дэргэд яг тэрний адил жишгээр л үнэн сүнний дэргэд тоншоо сэтгүүл байсан. За мэдээж бол яг тодорхой хэмжээгээр аж ахуйн ч юм уу тиймэрхүү зүйлүүд их шүүмжилдэг байсан. Ер нь доошоо чиглэсэн гэх юм уу та тэр үед байсан дутагдлууд өнөөдөр бас байж байна. Мэдээж нийгмээ сайн сайхан болгохын төлөө одоо хийсэн одоо юу гэдгийг тийм шүүмжлэл, тэмцэл тэр зүйлүүд бол үргэлжил байгаа тань л да. Одоо яг шог зураг гэд ингээд аваад үзэхлээр нэг талаас үзэл суртал ингэж тайлт руу ярьлаа шүү дээ. Тэгэхээр шог зураг маань ерөнхийдөө яг үүсэл хөгжил нь яг хаанаас яаж эхэлж ирсэн бэ түүхэн. Тэгэхээр одоо яг энэ коммунизмын үед үүссэн гэж үзэх үү одоо яг ер нь яг би үзэл суртлын гэдэг нэг үзэл суртал илүү их ашиглаж ирсэн. Шог зургийн хүчин чадал нөгөө хүнд хүрэх нөлөөллийг одоо коммунистийн засаглал ашиглаж ирсэн ба шүү дээ. Ер нь
Ер нь үе үеийн альч төрд ер нь тэгж л ашигладаг л та. Ямар нэг үзэл сурталын зорилгоор хүмүүст амар хэлбэр мессеж хүргэх зорилгоор та нар 10 жилийн түүхийн сурах хүчгээр одоо дунд зууны үед зурагчсан шог зургуудыг үзтгэл байсан байх. Анги шин чанартай тий. Хаад ноёдоо лам папламыг хүртэл зурцсан гэдэг л байждаг. Үүсэл хөгжил бол нэлээдтэй ерөөсөл тий. Мэдээж одоо Монголын шог зургийн үүсэл хөгжлөх юм бол зүгээр яг манай сарлуу яах, манай байд багш тэрийн судалж бичсэн зүйлүүд бол байдаг л да. Одоо энэ шашны ном судар зураг судар мөдөрт бол хошин шогийн хэллэгтэй ийм зургууд энэ төр гэж бол их байна. Жишээлбэл тамийн судар гэх юм бол хүн одоо амьд байхдаа ямар нүгэл хийсэн яг тэрийг тамд очиод ийм тавж ингэж одоо эдэлнэ гэж зураад үзүүлсэн. Одоо бол нэг шүүмжил шог зурагшил байхгүй бас л пропаганда явж штэ чинь. Тэгэл явжсан. Зүгээр яг Азийн орнууд бол бас л энэ чиглэлээр Японы түүх энэ манга энтрийн түүхийг уншиж байхад бол бас л энэ шашин болоод энэ нөгөө соён гэрүүлэх ном судрын зураг чимэглүүдээс эхэлж тооцдог юм байлээ. Манайх бол бас л тэг тооцсон. Зүгээр шинэ үеийн гэх юм бол түрүүний нэг үзэл сурталсан одоо аль биесны хэвлэлүүд гарч ирсэн тий. Намын залуучуудын тэгээд 35 онд одоо таншуус сэтгүүл хүмүүжил чигшил гэдэг нэрээр анх залуучуудын холбооны дэргэд Ахмад дипломатч манай жаргал сайхан гоо залуучдын эвлийн дугаарны дарга бахта санаачилж анхны дугаар нь гарсан байдаг. Дараа нь тэгээд хүмүүжил чигшил маань матар гэдэг эргэж хүмүүжил чигшил гэж нэр авч жагаад тэгээ дараа нь одоо скетний дөрөвдөл одоо нэг хэсэг нөгөө үндэсний үзэл их одоо сэргэлээ шүү дээ. Тэгээ орчуулгын бүх нэр томьёо энэ янз бүрийн юмнуудаас татгалзан ихсэн үү яасан эргээд тоншуул гэдэг нэр авсан байдаг. Одоо матар гэдэг бол яг нэг крокодил гэдэг нь л юу шүү дээ орчуулга. Манайх бол ингээд шууд орчуулаад хэрэгжилдэг байсан. Шууд орчуулсан тэр зүйлүүдээсээ бас татгалзж эхэлж ирсний л нэг хэлбэр болж одоо таншуус гэдэг нэрийг аваад тэгээс үлд нь 90-ад оноос хойш гарч байгаа зогсоод 2000 оноос хойш нэг 5 6 жил гаргаж байгаа. Тэгээ бас зогссон. Бас нэг асуух зүйл байна л та таны ярианаас. Түрүүн та бас дурдчихсан. Яг энэ шог зургийн гол нь нөгөө санаа нэг чухал байгаа шүү дээ, тэ. Зурхыг бол одоо мэдээж ямар ч уран бүтээлч ингээд ямар нэг байдлаар зурна гэхэд яг санаа нь гол нэг чухал байгаа. Тэгэхээр тэр санааг тэр төрлөх мөн авьяас чанар гэдэг байна ш. Тэр чанараасаа угаасаа тэр санааг ингэж гаргаж чадах тийм мөн чанартай байна гэж байх уу? Эсвэл ингээд ямар нэг байдлаар өөр уран бүтээлчдээс санаа урам зориг авах уу? Одоо жишээ нь нөгөө дайны Херлобистро тий. Гэхдээ яг энэ бол яг л миний нөгөө түрүүний ярьдаг нөгөө одоо жинхэнэ нөгөө төрөмөл чанарыг нэг илэрхийл одоо жишээлбэл хошин шогийн нэртэй жүжигчид Jim Carrey ч гэдэг юм эсвэл одоо энэ нэртэй энэ ток шоу энтрийг хөтэлдэг. Тэр чинь цаанаасаа авиас биш дээ. Сэтгүүлч болго яагаад хөдөлж чадахгүй байгаа. А тэр дундаа тэр нөгөө садтай найт ч юм уу тэр хошин одоо тэр нэвтрүүлгүүдийг тэр чинь нөгөө авиас байгаа байхгүй. Яагаад Larry King ч юм уу опера энэ чинь өчнөө 10 жилээр ингээд нэг нэвтрүүлгээ хийгээд өөр тэр чинь орон зай байхгүй болтол нь авиас бэлэг энэ хурц ухаан тэр зүйлд байгаад байна шүү дээ. Тийм болохоор одоо яг түрүүний ярьдаг тэр нөгөө зурх нь бол асуудал биш. Ягаад гэвэл одоо төрөлхтөрийн сургууль төрсэн зурх боловсролыг эзэмссэн хүн бол хин ч гэсэн ингээд ийм зураасан зургийн төрөл учраас скетч хийгээд татчихад надаас ч илүү гоё зурна. Одоо зөндөө олон гоё ерсөнхтэй залуучууд зөндөө гараад ирсэн. А зүгээр тэр нэг санааг олно гэдэг. А санаа гэдэг нь өөрөө нэгдүгээр хошин одоо нэг юм хөрөөлөг юм уу да. Над нэг тэр агрегат нь байгаад байна. Ямар нэгэн шингэнийг оруулаад өөр шингэн болгоо гаргачих тий. А хоёрдугаар тэр өөрөө урт удаан хугацаанд бас нэг өөрөө хөгжих ёстой. Өөрөө мэдлэг боловсрал хүний өөрийгөө хөгжүүлэх чадвараас болж нөгөө чиг хандлагаас болж тэр чин өөр байж. Чи хошин байлаа гэдэг өөрөө юм уншдаггүй ч юм уу эсвэл ямар нэгэн буруу байр суурь өөрийнхөө юм зэрэг боловч ч юм уу юмар явал эн чинь өөрөө их хурц эвгүй зэвсгэлтэй тийм учраас нөгөө доромж тэр зүйлүүд хийгээд эхэлдэг ч юм уу те. Нэгдүгээрт их гоё сайхан төрөл мөртлөө их хариуцлага. Ягаад гэвэл миний гарт хурц зэвсэг байна л гэсэн. Гиних зүсч магадгүй тийм зүсэг учраас энэгөөч нөгөө их тийм юм ба. Одоо жишээлбэл Японы тэр нэг хортой загас биш үү фүү гэдэг одоо тэр чинь нөгөө тий буруу ингээ боловсруулаад явал одоо хүн өгчдөг тийм хортой. Тэрийг маш сайн зөв боловсруулдаг хүн л одоо сертификаттай мундаг тогоочд хийж иж тэр чинь. А тэгсэн мөртлөө нөгөө татгалзах чаддгүй Японч тэрнээс нөгөө монголчууд нөгөө тарвгаа хэдэл өвдөд байдаг шиг л нэг амтанд нь болол эдэлээдэг. Яг тэрэн шиг одоо жишээлбэл эн чинь ийм хариуцлага байгаа байхгүй. Улс төрийн нийгмийн амьдралд болж байгаа энэ үйл явдлуудаар тойм editorial cartoon гэхээр эн чинь шог зургийн тойм гэдэг баг юм нэр байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл би сонгуул дээр одоо аль нэг талд нь ч юм уу аль нэг юмд нь туушрахгүй тийм байр суурь энэ төр эзэмших ийм чухал шаардлагууд байгаа байхгүй. Би хэдийгээр хувь хүн ч гэсэн тэр хувийнхаа сүнсийг гаргаж тавьчаад одоо нэг ийм онгод юм оруулаад тийш нэг бөөсгөлийн хошин шог ил нэг ийм бөө болол би хүмүүст одоо тэр лүнлэг имэйл болгож байгаа байхгүй. За энэ байх шүү юу байх шүү гэл. Тэр нь одоо хүмүүс мэдээж олон хотод таалагдвал тэгэл тэр одоо гайгүй урамтай болж ил гэсэн үг шүү дээ.
Гэхдээ би өөрийнхөө хувь үзэл бодол би ч бас нэг хувь хүн шүү дээ. Миний дэмждэг хүмүүс байна, найз нөхөд байна, чин улс төрийн өвчин байна, би чинь чиг баримжаад. Дан тэрийг хүмүүс тэгтвалдаад байвал өөр хүмүүсийн үзэл бод зүйлийг бас хүндэх ёстой. Тэгтээ тэр болохгүй бүтэхгүй байгаа юмыг би шоолно гэдэг чинь тэрийг муулж байгаа, доромжилж байгаа хэрэг биш. Засахын тухайд хэлж байгаа шүү гэдгийг л хүмүүс ойлгох ёстой. Би тэр хүмүүсийг үзэн ядаагүй тий. Илүү сайн байгаасаа, илүү зөв байгаасаа мэдээж энэ Монголд 3 сая монголчууд дунд тийм олон дайсан байхгүй ш. Тийм олон урагч гадны тагнуул байхгүй. Ойлгоогүй, буруу хийж байгаа, шуналдаа автсан ч юм уу, буруу замаар явж байгаа хүмүүс байгаа болохоос биш. Бүгдээрээ дайсан биш. Тэгэхээр тэр хүмүүсийг зам мөрийг засахын тухайд хийж байгаа юм ажил. Бас нэг одоо нэг ийм яриа яваад идэж шүү дээ. Одоо хошин урлаг, шог зураг хоёр хөгжсөн улс орн бол жишээ нь тухайн улс нь тэр ирээр асуудалтай байгаа учраас тэр урлагыг ингээд нөгөө талд нь сөргөөд хөгжиж байгаа ч гэх юм. Ер нь энэ шог зураг улс орнууд таны одоо яг тухайн үед бүтээл төрөвж явах үеийн улс орнууд лөө хөгжил өндөр байв. Жишээ нь Бистропийн хувьд бол барууны хүн те тэгэхэд тэр хүний зургууд яаж бас Монголд ингэж зөвшөөрөгдөж ийсэн те. Хөгжилтэй улс орнууд нь яг аль улс орнууд байсан бэ? Монголчууд ер нь тухайн үеийнхаа байр суурь нь бас хэр байсан юм? Зүгээр яг нэг нүүдэлчдийн нэг араншин байдаг л да нэг батлагтаагүй ч юм уу ямар нэгэн ийм хууч яриа сураг ажиг бодтой юм шигээр сэтгэж биеинд бэрэлэг алдаг те. Энэ бас буруу хандлага. Яг тэгвэл би нэгдүгürt тийм баримтыг бол нэгдүгürt нэг ч удаа сонсоогүй. Тийм яриа бол байдаг. Хошин урлаг ч юм уу. За хошин урлаг гэж их ярьдгийг. Зүгээр шог зураг гэдэг нь одоо ер нь equal гэж авдаг шүү дээ тий. Тэгээд тэр нь бол ямар ч баримт байхгүй. Тэгэл хоорондоо ярьж яадаг. Нэг Японжуулчин хар орон дээрээ уйлжээ гэдэг нь би одоо хүүхд байхасаа сонссоо. Одоо сонсоод байд. Бараг л би явж байсан чинь нэг Япон өвгөн уйлал гэл. Ингээл энэ нүүдэлчдийн бас нэг араншин л та. Тэгэхээр энэ бол тий амд амтсан яриа. Одоо альва нийгэм ямар нэгэн тэр хэсэг бүлэг хүмүүсийн үзэж байгаа хөгжим, дуу, хөгжим, зураг, хөрөг тэрнээсээ болоод хөгжил нь тодорхойлогдохгүй юм. Хамгийн тэнэг онол биз дээ. Чи бодоод үзэлтэй энэ рок хөгжим сонсдог газар ч юм уу эсвэл зохиолын дуу сонсоод энэ улсын хөгжил ийм байна гэвэл аягүй утгагүй шүү дээ чинь. Магадгүй одоо илүү тэр чөлөө сэтгэлгээ, илүү хошин мэдрэмж, одоо тэр хошин мэдрэмж гэж ярил л да. Энэ нийгмүүд чи илүү гэрэлгээтэй, илүү хөнгөн хөөргөн, илүү гоё байдаг шүү дээ. Илүү тайван амгалан байхаар хүмүүс хошигнох дуртай, хошигнох завтай, тэр дайн байлдаан байвал юу хошин шогтой байж тээ, тийм үстэй. Тэгээд тэр урлаг гэдэг одоо энэ шог зураг хөгжсөн газрууд гэх юм бол гайхалтай хөгжилтэй бүх газрууд биш тийм. Америк одоо юу байдгийг. Дэлхийн хамаг хөгжилтэй орнуудын шог зураг комикс хөгжсөн байгаа үстэй. Тэгээ comedy club ч гэдэг юм уу, юу ч юм уу. Магадгүй манад зарим төрөл нь жоохон буруу тийшээ хөгжсөн ч юм уу. Одоо тэр хийж байгаа уран бүтээлийн чанар чансаанд муу байгаа л хүмүүс тийм сэтгэл төрүүлж байгаа байж магадгүй болохоос биш. Тэр өөрөө төрөл нь бол дэлхийд мундаг төрөл шүү дээ, тийм шүү дээ. Тэгэхээр энэ бол харин ч бүр хөгжлийн түлхүүр шүү дээ. Энэ урлаг нь илүү сайн хөгжөөд энэ хошин мэдрэмж хүмүүсийн сэтгэл санаа сэтгэл нь цэвэр байна гэсэн үг шүү дээ. Хошин шогийн мэдрэмжтэй байна гэдэг чинь хүний хамгийн гоё чадваруудын нэг шүү дээ. Хойд солонгос шиг ингээд жинкнээсээ үсрээд алга ташаа зэрэг одоо тэр Өзбекистан, Тажикстан энэ төр шиг ингээд тэр дарга нь ингээд ном өнгөт нь мөргөж авдаг бүх ингээд сай даргандар нь ингээд сонио алга ташдаг мачдаг болчвол муухай. Тэгэхээр энэ шог зурагтай бас нэг хамааралтай сэдв болохоор энэ плакат, зураг тууц бас байгаад байгаа. Зураг тууцны хөгжлийн талаар та бас нэг яриач. За одоо ч ер нь амар болсон. Википедиа энэ төр одоо нээлттэй юм сорсууд зөндөө байдаг болохоор одоо зураг тууцны үүсэл гарал тэр зүйлийн тухай хамгийн товчруулаад тодорхойгоор аягүй сайн үзэж болно те. За Монголд бол их юм бол арай өөр те. За магадгүй шинэ үеийн зураг тууц гэдээ ярих юм бол 1921 оноос ардын хувьсгалт зүйлээс ус эхэлнэ. Тэрнээс өмнө байсныг бол бас хаант одоо юу засгийн үед бол одоо хуулах одоо зарлан сурчлах энэ арилжааны шин чанартай энэ тамхины зар сурчлагаа мурчлагаа сайнны зар сурчлагаа тэр зөндөл тийм зүйлүүд байсан л да. Энэ гадны бөөс компаниуд энэ зарим нь үлдэж очсон юм зөндөл байдаг. За яг энэ одоо пропаганда шинжийн ийм зураг тууц бол мэдээж 21 оноос. Тэгээ 21 оноос гэх юм бол нэг бол хувьсгалын нэг бас нэг одоо сүртлийн бараантын тэргүүг найдал явж байлаа шүү дээ. За тэгээ тэр Петроградын сувралууд гэдэг ийм 14 байна уу 15 байна уу тийм юу зургууд байгаа. Марцан шарууга хийсэн зурсан. За магадгүй ихийн зурсан байж магадгүй. Гэтэ нөгөө Орос зөвлөлтийн зураач ер нь оролцсон зурсан хамтарсан тийм юу зургууд л та мэдээж тэр дунд яг би өөрийнхөө хувь дүгнэлтээ хийхэд бол жишээл ингээл зарим зургууд одоо бүх зүйлүүдийг нөгөө нэр хаяггүй одоо нүүдэлчний нэг онцлогын дээр ч нөгөө кредит хаяг юм уу та. Тэгээ нэг хин хийсэн мэддэггүй. Одоо 80 онд чин хин зурсан мэддэггүй маш их зүйл байж байгаа. Тэ саяхан л бид нэр хамт байсан мөртлөө мэдгээ байждаг. Тэгээ тэр зүйлээс болоод нөгөө хин нэрэн тодорхой болсон юм уу
бүтээл үзэндээ байдаг. Тэгээ тэрийг болохоор зарим нэг хүмүүс шууд хамааруулах гэсэн нэг юм урлаг судлалын нэг том алдаад готлууд байгаа л да. Тэгээд яач бодсон нөгөө одоо Монголын нэг өдөр ч гэдэг юм уу, бог тааны их тагны хөрөг гэх тийм гайхалтай бүтээлүүдийг зурж исэн хүний зураг гэхэд бас Ирсүнгийн хувьч тэр Монгол ахуйг мэдэрсэн, тэр дээл хувцсыг зурсан, гэрмэрийг зурсан мурсан ийм гачин ийм сонирхолтой гадны хүний нүдээр Европ хүний гараар зурсан гэмээр тийм зураг зөндөө бий л те. Энгийн наацхийн нэг миний л дүгнэлтээр яхад бол тийм болохоор одоо өөрөө хэвлийн хороо моронд марцсан шаруугаа ажиллаж ирсний хувьд маш олон зурагт тулсуулаад ийм номын чимэг зураг, сонин хэвлийн чимэг зураг иллюстрацийн зүйлүүд оролцож исэн байдаг. Тэрийг бол үгүйсэхгүй. Тэрийг бол нөгөө яг эцэл тогтоох бол бас хэцүү. Бас л их судалгаа тэр зүйлүүд хэрэгтэй юм шиг байна. За тэр Петроградын цуглуулгуудыг бол та нар мэдэн ш нөгөө хаашаар байдлыг ял одоо бас л үзэсгэлтийн амрууд ингээл орж байгаа марч байгаа гэл тэ. Яг би бас нөгөө миний цуглуулгын зарим хэсэг болохоор шог зураг гэдэгтэйгээ холбогдоод зураг дуус цуглуулад тэгээ бас нэг цөөнгөө болцсон ч их сонирхолтой бас цуглуулга үүссэн. Тэгээ яг хөө тэрийг нөгөө хүн болгоно их цуглуулдаг. Зураг дуусыг нэг урлагийн бүтээл гэж боддгоо. Би ч гэсэн өөрөө бас тийм нөгөө айхтар анзаарахгүй загасч юмор өсгөө гэдэг шиг 80 онд ч юм уу эртгэлсэн бол маш их цуглуулгатай болох боломж байсан л да. Тэгээд одоо сүүлд нь нөгөө ухаан ороод ч нөгөө 60 урж ухаан ордог гэдэг шиг төгөхөөрөл ухаан орд юм байна. Тэгээд цуглуулга хийгээд байсан ч их сонирхолтой цуглуулга бүрдэж эхэлж байгаа юм бол. Тэгээ яг мэдээж дээр үеийнх нь нэлээд олдос бас гайгүй бас хайвсаа олдно гэсэн мөртлөө 70 80 ингээд социализмын посторд юрдэ болдохгүй. Ягаад гэвэл тэр чинь нөгөө наагаал ураал ингээд тэрийг юм урлаг юу гэж үзэхгүй зүгээр л эвлэмтгтэй ураад хайчдаг одоо нэг бодлын цаас биш үү нэг дэлгүүртөгдөг тэрэн шиг ингээ хэрэглээл хайчдаг зүйл гэж ойлгодог. Энийг соёлын бүтээгдэхүүн соёлын ууч шиг тамхины хайцаг шиг энэ соёлын тамхины хайцаг ч гэсэн өөрөө үзэл одоо эн чин өөрөө эд зүр эн чин сүүлдээ он цаг болоод ирэхээр эн чин бас өөрөө коллектабл айтемс байхгүй одоо 1800 хэдэн онд гарч исэн тамхины хайцаг одоо юу гэдгийг тэр сабагла боодол гэдэг чинь цоглуулгын бүтээгдэхүүн болчихдог байхгүй. Тэгэхээр одоо магадгүй ардын хувьсгалын их үед гарч ирсэн одоо тэр соёз тоорог морг гэл одоо тэр үед гарч ирсэн тамхинууд нь одоо олддог байхгүй. Дүнсэн тамхи, наадамгээ тамхи байна. Хайрсаг сабаглагууд нь ердөө олддгүй. Ер нь ховролтой байна байхгүй ш. Тэгээд тэр чинь нөгөө бидний нөгөө юм хадгалдаг нэг юм нүүдэлчтэй харин шим шүү дээ. Хуучин нүүдэлчд явхад хамгийн төвөггүй авч явхад юутай байнга нүүдэлдэг учраас суурин биш учраас юм хадгалах боломж ахуй нөхцөл нь байхгүй учраас одоо нэг үнэтэй цайтай хатуу идэлтэд бусд нь бол дандаа ийм нөгөө угсардаг барьдаг. Тэгээ байгальтаа шингэждэг мод эсхий одоо юу гэдгийг түүнээс биш тэр цаас ном одоо юу гэдэг судар тэр үнэтэй юмнууд нь сүм хийдийн газар байна гэхээс биш нийт монголчууд бол өөрөө юм хадгал цуглуулах дадал бол маш муу байсан. За социализмын үед бол мэдээж тэрийг нэгдүгээрт өөрсдөө ойлгодгүй ач холбогдлыг ойлгодгүй байсан. За тэгээд дээр нь бас болцоо байхгүй. Тэгээ бас нийтээрээ л нэг жоохон мөнгө төгрөг нэг ийм одоо цалингаа яа гэж бас хажуугаар нь янз бүрийн гоцлоодох боломж биш. Одоо харин жинхэнэ цоглуулга хөгжих цаг болж байна. Одоо бол хүмүүс цоглуулгатай болж байна. Юмыг юм гэхгүй тэр жижигхэн тэр сабагла бодол, жижигхэн постэр, жижигхэн урилга бүх юмыг цоглуулдаг болж ирж байна. Одоо яг л нөгөө хүндрэлтний нийтлэг жишгийн дагуу том галерейнууд, хувийн галерейнууд байгуулагч эхэлж байна. Уран зураг, урлагийн бүтээл, одоо үнэт хэдлэл, хуучны үнэт хэдлэл энэ зүйлүүдийг мундаг цоглуулдаг болж ирж байна. Тэр дундаа соёлын бүтээгдэхүүн энэ зүйлүүдийг бас ингээд цоглуулад одоо тэр дайны том экспедицүүд энэ төр явс Төв Азийн экспедиц энэ төр гэдэг тэдний авсан юмнууд бол тухайн үед бол монголчууд бол инээжсэн барьжсэн л гэсэн л тийм дурсамжууд байдаг л та. Яагаад ийм хог цуглуулад яваад тийм ээ хэрэггүй аях гэж байгаа имэйл авъя гээл чинь юу тэгээ тэр чин айгүй үнэтэй угсаатны зүүн одоо тэр үеийн галын хайч одоо юу гэдгийг тэр бодгоо Оскагийн угсаатны зүүн судлалын музейд сонирхолтой үзмэр байна. 70 он билүү 80 онд Монголын нэг айлын залуу гэрүүлийн бүх гэрийнхэн зүйлийг хөдөлж авсан. Тэгээ оронд нь шинэ гэр бүх юм бүрстөөр баг оймс вандажтай навсан гэж байгаа байхгүй. Тэгээ тэр чигээр наваачаад Оскагийн музейд байсан. Сүүлд нь чулуу эрдэмтэн очиод яхад маш сонирхолтой судалдах юм байна гэж байгаа байхгүй. Тэгээ тэрийг маш сайн судалсан. Юу хідэн хувь нь ямар бүтээгдэхүүн байна? Хэрэглээ нь юу байсан? Хаанаас хамааралтай байсан? Юу хэрэгжилж ийсэн? Одоо тэр чинь айгүй том судалгаа байна. 70-аад он гэсэн үг шүү дээ. Тий. Би одоо нэлийн дээр одоо богдын музей, социализмын үеийн музей үзэсгэлэн нэг удаа гаргасан. Тэгэхэд бол 80-аад онд намайг байхад байсан юмнууд байгаа байхгүй юу? Соёз галстук, хүүхдийн ширэн зүнх, хүүхдийн нөгөө хилэн форм тэр чинь хэдэн зуун мянга хэдэн саяараа үйлдвэрлэгдээд үе үеэрээ өмсөж исэн юм байхгүй байгаа байхгүй. Одоо таны өмнө нэг яриан дээрээ сонсч ирсэн юм. Одоо энэ орчин үед одоо Монголын музейч бай одоо дэлхийн бүх музей хувь хүний цуглуулагчдаас л юу н бүрддэг юм даа гэд. Яагаад тэгэхээр тухайн одоо музей сан өмөрг бол тухайн үеийнхээ одоо бүх юмыг ингээл хариуцаад нэр хадгалахад хэцүү шүү дээ тий. Тэгэхээр хувь цуглуулагчид бол төрөл төрлөөр нь ангижилж
цуглуулад эргээд тэр нь дараа нь музейдээ сан өмрөг болж очдог. Улсдаа үлдээл. Одоо ингээд талаар нэг луур одоо Эрмитаж одоо юу гэдэг Третьяковын галерей одоо Третьяковын галерей чинь хувь өнөр нь хүртэл ингээд нэрлэлсэн. Одоо энэ луур байд юм уу хаад ноёд эртний хаад ноёд одоо нэртэй хөрөнгөтэй хүмүүс бол урлагийг том дэмждэг, урлагийн бүтээл цуглуулдаг. Түүгээрээ улс орон өөрийнхөө юунд хувь нэмэр оруулж яадаг. Тэр нь музей үзэсгэлэн болоод одоо үлдсэн дэлхийн том өвөд байж шít. Гэтэл ихэнх нь бол хувь цуглуулагч тийм. Одоо хүртэл одоо дэлхийн энэ одоо урлагийн бүтээл түүхийн үнэт одоо бүр археолог болоод энэ юу байдгийг палеонтологийн олдрууд дээр хүртэл хувийн цуглуулгад их өндөр юутай шít. Манайх болохоор л нөгөө энэ хардаал сэрдээл ингээл нөгөө хувь цуглуулагчтаал уламжихад байдаг болохоос биш дэмжих хэрэгтэй юм чинь байхгүй. Энэ хүмүүс чинь байгалийн жамаараа өхнээ. Одоо би нэг жаалж уул юм цуглуулсан байг л дээ. Одоо энэ балкад би одоо тэрий чинь бие ороох уу яах уу номын юу болгоод би энэ дээрээ тавих уу. Одоо над нэг маань тарны өсгөттэй ганц хадаг тавил тэгэл явах хэлгүүд юм чи. Тэгээ шатаалгана. Тэр юмнууд ч үлдэн шүү дээ. Тэрий чинь би баг аюу олон жил аюу хичээл чармаалт гарч арга зайл одоо юу гэдэг энэ чинь уран ухаан шүү дээ. Одоо яаж тэр нойр өрөхгүй яаж олж авах уу гал ингээл тэгээ тэрий чинь тодорхой хөрөнгө мөнгөө зарцуулаад авсан тэр зүйл улсдаа үлдэнэ. За магадгүй эхний 1-2 үед нь хөөгч ухт нь үлддэг юм байгаа. Тэгэл аяндаа тэр чинь гадагшаал гарчихгүй бол улсдаа үлдээд энэ том соёлын өвийг авч хадгалж үлдэж байгаа том байхгүй. Гадагшаа гарахаас сэргийлж байгаа юм нь эхний шат нь энэ баг. Тэгээ Монгол хүмүүс чинь Монголдоо л үлдээ шүү дээ. Одоо ингээд харахад хувийн музей галерей манай энэ Модон Батбаярын одоо музей байж энэ одоо молекул Батбаяр гэж ярьдаг Батөргөлийн Батбаяр байна. Одоо ингээд МСС-ийн ингээл бүгд энэ галерей малерейтэй болсон уран зураг одоо эртний эдлэл энэ манай Алтан гэрлийн энэ цуглуулгын төр бол гайхамшигтай шүү дээ. Азтай байтугай дэлхийд гайхалтай цуглуулга шүү дээ. Том каталог гаргацсан, Нью-Йоркт, Парист үзэсгэлэн гаргаж ирсэн. Тэгэхээр хувь хүмүүст бол магадгүй би хаяа боддог шүү дээ. Би өөрөө Эрдэнэсийн сан энтриг үзчихэл байсан л та. Тэгээ ийм том гүрнийг байгуулж исэн улсын залгамж халаа бидний үед байгаа төрийнх нь Эрдэнэсийн сангийн музей Тубанк найзууд айгүй нэттэй шүү дээ. Ёстой нэг ивэл яахаараа ийм байд нүүдэлчин гэхэд арайт ийм нүүдэлчин багтай явах тийм. Бараг зүгээр 90 он Монгол банкны чинь Эрдэнэсийн сан чинь ерөөсө бараг 90 эдэн оноос л хойш хөгжсөн юм байл. Тэ? Ерөөсөө нэг зүртэй байхгүй нэг хэл яг энэ эрхвшний бог тааны нэг алтан навчт өргөмжлөл мөргөжл янз бүрийн богдын там маамын энэ юм бэ л дээ. Гэхдээ та нарын дэлхийн Эрмитаж энтриг би Эрмитаж юу шүү дээ. Одоо нэг сонин баримтлалээс бидрийг очихт ингээд нэг үзмэрт 2 минут үлээ 3 минут үлээ хичнээн хугацаа болно ч гэлээ. Хэдэн жил үзнэ гэсэн баг. Бүтэн өдөр явхад л бүр ингээд хөл өвдөд дуустгүй шүү. Тэгээд хоёр тийшээ хараад явхад эн чинь Пикассо, Дали, Гонгал, Рубенс, Тицэагүй Леонардо энэ чинь бүр агуу юмнууд бүгд байгаа байхгүй юу? Орсч штэ. Захын эрхүүгийн музейд юунд ингээд Сибирийн нэг хотын музей чинь Пикассо байж байна. Европын хаан. Тэгэхээр Монголын нэг том музей, Монголын нэг юм дэлхийн сонгодгууд, тэр агуу том бүтээлүүд, Азийн энэ одоо шилдэг хаш баримлуу тийм зүйлүүд бид нар бол үнэхээр юм хадгалж үлддэг байхгүй. Тэгэхээр бид нар юмыг аягүй сайн цуглуулах хэрэгтэй. Эний ач холбогдлыг хүмүүст аягүй сайн ойлгуулах хэрэгтэй. Энэ соёлцсон нийгмүүд чинь энийгээ дэмждэг бодлогод байна. Одоо жишээлбэл тэр Pound Star гэдэг нэг шоунууд байдаг шүү дээ. Garage Sale гэдэг шоулдаад телевизийн сувар шоунууд цоглуулгын ач холбогдлын тухай хүмүүст материалын байдлаас нь ойлголдог баг. Ямар үнцэнтэй. Магадгүй өөгөж өгсөн нэг самурайн сэлэм те 2-р дайнд Японоос ирчээд нэг самурайн сэлэм гэлтэй хадгалаадсан чинь нөхчөнгүүд нь багийн хуучин эдлийн дэлгүүр тавцраа үнэлүүлсэн чинь нөгөөх нь сая доллар болчихж байгаа байхгүй. Бүр одоо шоугуны үеийн агуу том сэлэм байж таараад. Тэгэхээр хүмүүст тийм маягаар ойлгуулж та бити юм хаяа энийг хадгалаа хамгаалаа. Смитсны музей гэхээр одоо энэ бол өөрөө музей гэхээсээ илүү Америк гэдэг гүрэн үүснээс хойших иргэншлийн том сан байгаа. Тэг юу л бол юу тэнд бүх төрлийн зүйлийг хадгалж яадаг. Тэр хэвлийн бүтээгдэхүүн тэр сабаглаа бод. Тэгэхээр бид тэр чин ой санамж аахгүй. Тэр ой санамжийг бид нар авч үлдэх ёстой шүү дээ. Бидний туулсан төв учраас ядахта 21 оноос хойш ямар тамхи татчихсан, ямар сабаглаа бодолтой байсан, ямар арх хийж исэн, ямар шошготой байсан, орцсон нь ямар байсан. Гэхдээ эн чин судлагдах юм биз дээ өөрөө. Тэгээ энийг хадгалах хэрэгтэй. Энэ бол одоохондоо бол хувь цуглуулагчдын нуруунд дарлаа шүү дээ. Тэгэл архины шошго цуглуулаад байдаг нөхдүүд байна. Гэхдээ хүмүүс шаалуулаад, их нэртэй загнуулаад, тэгээд гэрт багтахгүй агуулгах шиг юм амьдралаа. За эсвэл одоо хэдэн төгрөг олохоо нууж агаад ч юм уу ингээл нэг мэдгэтэл мөнгө болчдөг те. Хөшөө хэдэн төгрөг өгч. Чи яас нөгөө мөнгө гэл ингээд толгоо марьждаг. Гэхдээ эн чинь нөгөө уг нь бол цаана би мөнгөө өрөөд идэж уугаад, арх уугаад, бар ресторанд ороод, хүүхэн шуухаа эргүүлээд зараад үрээд байгаа юм бишээ. Би тэр мөнгийг хэлбэрийг өөрчлөө тавиад байгаа байхгүй.
нэг фэнз болгоод, нэг ном болгоод, Монгол судлалын нэг гоё ном бол. Тэр чин 5 жилийн дараа миний тэр оруулсан мөнгө за яг материалын байдлаар нь үнэлэх дуртай хүмүүс байдаг. Одоо банкнд бол тэгж өсөхгүй шүү дээ. Хэд дахин өссөн шүү дээ. Маш ховор юмнууд олоод хадгалаад байгаа байхгүй. Би магадгүй хаяа явж байгааг манай ихнэр шоолоод чи ер нь бүр гач донтой болж ах шиг байна. Сургавчиг хүртэл авдаг боллоо гэсүлтэй. Тэр нь бол хөрхи 40 эд он 50 эд он гарсан сургавчгууд байгаа байхгүй. Тэгэхээр тэр сургавчгууд зүгээр одоо тэр өргөө кино театрын уралдалд ном зардаг өгшин дээр байж байгаа байхгүй. 40 эд оны үеийн сургавчгууд байна шүү дээ. Тэгээ би тэр түүхийг хараад тэр сургавчгуудыг харсан чинь Орос төвлсөн баг. Тэгэхээр боловсролын түүх байгаа байхгүй. Ихэнх үед нийтийн боловсролыг шүүлэхийн тулд соёлдсон энэ одоо гүрнээс шууд хуулбарлах замаар Орос авторууд сургавчийг нэмчээд химийнх нь, физикийнх нь тэгээд Орос төвлээд тэгээ авчирч ирсэн. Дараа нь үндэсний боловсон хүчин бүрдэнгүүд өөрсдийн сургавчгууд нь гарч ирсэн гэдэг. Ингийн бол энэ түүх байгаа байхгүй. 40 оны үеийн сургавчиг одоо олдохгүй шүү дээ. Тэр магадгүй хэн нэгэн юу яавал авчил түлчин шүү дээ. Тэгээд энэ 2,000 төгрөг байж байгаа ч одоо би авахгүй байхаа аргагүй байгаа байхгүй. Тэр чинь өөрөө түүх. Тэгээд тэр чинь авч үлдээд ядахтаа энэ чинь нэг боловсролын музей гэдэг юм байгууллагад бол би тэрэнд авч өгмөр шүү дээ. За урд нь ингэж айлгүрийн сургавч чи анх Оросууд бичээд ингээд ийм ундаг. Тэгээд дараа нь бүндэн ингээд ийм ундаг элдвэт гаргаад ингээд энэ математикийн сургавч чи ингээд бичсэн юм аа. Цагаан толгой чи анх ийм байсан юм аа. Улаан толгой гэж одоо над байна. Ууржимчгээр магадгүй нөгөө зүс суртлаас нөгөө цагаан толгой гэж нэрлэж болохгүй. Цагаан боронтон гэдэг чи одоо том эсвэргүү нэр том яа л шүү. Улаан толгойг нэрлэлсэн. Хуучин монголоор бичээд нөгөө зургуудын зурцсан Сүхбаатар энэ зурагтай, Чавлсангийн зурагтай цагаан толгой хийж. Тэгэхээр цогтойрохыг бол угаасаа маш сайн цуглуулагч бөгөөд Монголынхаа түүх соёлын урлагийн зүйлүүдийг сайн цуглуулагч гэдгээр нь маш сайн мэднэ. Одоо хэдэн жилийн өмнө бас түүхч Чулуунгай, гэрэл зурагчин цацралтгай та хэд бас нэг арт аялал гээд төсөл хийгээд түрүүнд дурдсан шүү дээ. Орос орноор явж исэн өөрөөр бас нэг ганц нэг улсаар явж исэн баг. Ер нь энэ төсөл ер нь цаашаа дахиж үргэлжлэх үү? Ер нь та хэд ер нь дэлхийн ямар улсуудаар ер нь манай Монголын юм түүх соёлын иймэрхүү зүйлүүд байдсан байна. Яаж хуулбарлалт сэргээж авах боломжууд байна. Одоо ном гаргадаг шүү дээ. Тиймэрхүү байдлаар одоо ямар ер нь бол яг арт аялал гэж нэрлсэн зүгээр л бидний хобби. Аль биесны бүр дайж тамга тэмдэгч байхгүй. Зүгээр л арт аялал гэж нэрлэл бидний хобби хөлс сонирхол нэгдсэн учраас цацаавал одоо гэрэл зургийн холбогдлолтой түүхээ сонирх нь чулуун бол одоо түүхийн бие тулан бие тус өв тэр зүйлүүдтэй бие жос тэр ном дохимол янз бүрийн зүйлүүдийг сонирхол хамтдаа явал тэр нэлээ их зүйлүүд олсон зраад одоо тэр одоо ялангуяа чулууны эрхэлж хэвлүүлж байгаа Монгол судлалын сангаас эрхлээд Монгол судлалын холбоо гэж байна шүү. Тэрний ерөнхий нэр юмшинээр хэвлсэн номнууд бол ер нь нэлээ 10 үед гарсан байна уу? Гэрэл зураг нь бол 8 гэдэг нэг цуврал тий 8 хүртэл явцсан баха. Олон улсын Монгол судлалын холбооноос эрхэлж байгаа нэг том төсөл бол бид нар заримд нь оролцоол явж байсан. Одоо дэлхийд төгссөн Монгол соёлын өв гэдэг. Тэгээ энийг нэгдүгürt бид нар яах вэ гэхээр нөгөө олж авч бүрдэх ёстой. Тэ хаана юу байгаа юм бэ гэдгийг бид нар аюулсаа мэдчих ёстой байхгүй. Тэгээ тэрний цуврал номнууд нь гараад эхэлсэн. Жолоондуу дээр авчирч гэжсэн тэр Унгарт байгаа Монголын соёлын өв гэд гарсан, Тайванд байгаа Монголын соёлын өв гэд гарсан байж байгаа. Тэгэл ингээл Орос ингээл улсаар бодох юм бол маш их өв байгаа. Бид нар Японд яваад Хөвлөө хааны одоо дайсан замаар яваад тий баримт кино ингээд цацаа өдөр яваа, сав өдөр яваад ингээд хийж яхад бидний мэддэг маш их баримт байгаа байхгүй. Ерөнхий хүмүүс чинь нэг чулуу байсан ч гэсэн хадгалчих юм байна. 800-ны өмнө байсан чулуу яг тэр хэвтэй, яг тэр түүхтэйгээ содрог өчгтөр тэмдэглэгдсэн юмтайгаа байж байгаа байхгүй. Баримттай иргэншгийн бас нэг сайн тал нь тэр. Тэгээд ер нь Монголын товтлохооны тухай бидний мэдээгүй маш их баримт байд юм байна. Тэрийг бид нар илүү өөрөмшүүлж, илүү дэлгэрүүр судлах хэрэгтэй юм байна. Тэгээд тэр музейг нь үтсэн, за тэр яг тэр Солонгосоос яг тэр дайрсан замаар нь одоо хөлөг онгоцоор яваад тэр Хаката болонгаараа бид нар ороод тэгэл Японыг өөр маягаар эзэлсэн л дээ. Тэр Токио хүртэл нь одоо яг хөө мэдээж бидний өвгдөөс суулна үс зангидаал хорц сэлэм хорц чадтай авчихсан бол бид нар үзэг харандаа тий дуран аваагаар зүсгэлээл гоё сайхан нэмсгэл одоо зүрхэнтэй хайр тайгээл очисон л доо. Тэгээд тэр хамгийн сүүлд нь тэр Монгол элчийг тэр ягуудгсан шарал тэр Японы сүмд байдаг Токио хажууд яг тэнд очиж нөгөө элчин сайдтай хамт нөгөө сүнсэнд бас аргадаж гоё арт зүүж өгөөг болж бид нар бас тийм ёслыгээл тэгээд тэр баримт кино хийгээд дууссан. Тэгэхээр бид нарт дэлхийд төгсөн тийм Монгол өв бол одоо шил манай Алтан гэрэл гээл залуу тэр хүний үүр гүшилтэй өөр мэрэгчлээ сэтгүүлч энэ байсан одоо ч өөр ажил эрхэлдэг. Гэтэл тэр хүн тэнд ингээл Америкт байгаа дэлхийд байгаа Монголын соёлын өвийг өөрийнхөө хэмжээгээр цуглуулах гал би гэрт нь очиод үзэхэд ангааж байгаа байхгүй тэр Монголын олбогдолтой Чингис хаантай олбогдолтой хасар олон ном өрөөгөөрөө дүүрэн цуглуулсан. Бүр эрдэмтний хэмжээнд очисон тэр чинь тэгээд Чингис хааны иш хөргийн тухай ном бичээд одоо бараг дуусаад тийм сэтгэлтэй хүмүүс Ширчинбаатар гээл тэр урд тэр Сан Франциско тийм Монгол соёлын төвгээд байгуулсан бас
дүүрэн гэрээрээ дүүрэн Монголын соёлын ном хаал Монголтой холбоотой ном байна. Тэрийг аваад хадгалаад нааш нийлгээгээл номын сан хүртэл одоо Хятад Монгол Оросын харилцаатай холбоотой өчнөө 100 ном хандуулаад гэл тэр чи одоо Хятад Монголын харилцааны дипломат харилцааны түүх энэ зүйлийг судалж байгаа судлаачид оюутан эрдэмтэн тэр хүмүүст маш сайн юу штэ сорсуулж байгаа байхгүй. Ялангуяа гадны англи хэл дээрхийн их усрууд маш хэрэгтэй байдаг байхгүй. Одоо жишээлбэл бид нар халах голын тухай одоо хэдийгээр сайн мэддэг одоо яг пропаганда тэр зүйлээр сайн мэддэг боловч нөгөө талын их усүр тэр зүйлүүд маш сонирхолтой байна. Японы талаас авсан зургууд юу байд ингээл хайгаал Японоос ном зом олоод барайл ингээл эн чинь бас Монголын төв байхгүй. Тэгээ эн чинь өөрөө үргэлжлээд энэ тэр чулуун өнтрээ орж ирсэн тэр зургууд жишээлбэл тэр бодит сайн ноён хааны одоо кино зураг хүртэл одоо дүрсийг хүртэл олж ирсэн шүү дээ. Орсын гэрэл зургийн төв архиваас очиж байгаа. Тэгээд нөгөө айлчсныхын 100 жилийн түүхийн музейд үзэсгэлэн гаргаад. Тэгэхээр тэр ном эрдмийн хүмүүс тийм юмд ингээд оролцох нь айгүй чухал байгаа байхгүй. Гэхдээ эн чинь өөрөө хувь хүмүүсийн санаачлан нэг хоббидүүд ил явж байгаа. За мэдээж ингээд одоо мэрэгжлийн холбоод нь байна. Энэ дээр төр жоохон анхаарад ингэх юм бол асрах юм хийж болохоор байгаа. Одоо ингээл би саруул эрдний постуудыг өдөр болгон дуу алдаж харж байна шүү дээ. Одоо тэр Америкийн монгол эрдэмтэн агуу том эрдэмтэн Дивс гэдэг асар том номын сан үлдээсэн. Шууд тэрэн дээр нь очиод тэрийг архивлах, дижитал болгох ажлын нэг үржлийг хийж чинь өөрөө баг байгуулад өөрөө тийм манай тий одоо юунаас Нью-Йоркоос манай болроо нэг энэ завар судлаач бүсгүй маань ирсэн өөрийнхөө гэр бүлийн монгол эрдэмтэд залуучууд цуглуулаад тэр дур ямар гайхшмжтай юмнууд гарч ирж байна. Тэр угийн бичиг байдаг 36 м угийн бичиг байна. Гайхалтай юм. Одоо хүртэл гарч ирж байгаа. Гэтэл энийг яах ёстой вэ гэхээр улс санхүүжүүлэх ёстой байхгүй. Энэ хүмүүс тэгснийхэн төлөө цалин өгөх ёстой. Энэ хүмүүс зардлын гаргаж өгөх ёстой. Улс тэр чи хийгээд бүр томлоод бүр тэгээд тэр хувийн ингээд номын сандаа аваад өөрийгөө баяжуулаад хүчрхжүүлж явах хэрэгтэй байна. Түүхгүй хүмүүс түүхтэй болох гээд алцаад үзээд нь штэ. Түүрх байна, солонгос байна. Энэ чинь өөрөө эдийн засгийн хувьд ингээд бүс нутагтаа ингээд эдийн засгийн хувьд ч юм уу ингээд хөгж тэргүүлээд эхлэнгүүт том түүх хэрэгтэй. Тэгээ эн чинь хамаатай болох гэдэг штэ. Культгеник ч байт юм уу. Нөгөө хэд нь алах болоор хүмүүстээ ингээд археологийн энэ олон экспедиц юмыг санхүүжүүлээл эднэр чинь ингээд өөртөөгөө холбох гол ингээд өөрөө том гүрэн байсан энэ одоо хийж байгаа уран сайхны кино мөнөг нь харж байгаа штэ. Хүүхэлтийн кино шиг юмнууд хийж штэ. Тэр өмсөн увцсан чи юу байдیں۔ Нэг үлгэрийн кино шиг юмнууд тэгээд тэг чин бид нар ийм их түүхтэй байсан мөртлөө эндээ ердөө санаа тавьдгүй. Энийгээ ердөө юм гэж үздэггүй. Тэгээд тэнд нэг одоо хөөрхий саруул эрдэн байна миний санаа зовж байгаа юм бол тэр залуугийн хараа жоохон модж байна. Тэгээ энэ хүнийг эрүүл байлгах, энэ хүнийг тэр ном эрдмийнх нь ажилт хийгээд тэр чин одоо конгрессийн номын санд аль бие ёсоор сууж байгаа Монгол судлалын одоо том эрдэмтэн биш хэл судлал конгрессийн номын санд тэр конгрессийн ном хэдэн сая нэгж тэр мэдээлэл дундаас Монголынхаа тэр мэдээллийг өөртөө сөрч аваад энэ хүн чинь асар их грант өгөөд бүр өстой тэр цалин хангамжийн нөгөө тэр олимпийн аврагтаа биш энэ хүнд өгмөр шүү дээ би бол Америкийн тэр ирж байгаа оюутнууд нь бид нар гар дээр мөнгө тамаар шүү дээ. Монголын төлөө хийсэн болгон чинь талархлаа. Та охин илүү сайн хийгээрэй. Хичээгээрэй гэд ингэмээр байгаа. Ямар ч энэ хажууд байгаа Америкийн Монгол судлалын төв бол яг дэмжиж ажиллаж байгаа юм бэл. Тэр материалууд бэлэн болвол жишээ нь судлаачид гэх юм уу те Америкийн Монгол судлалын төвд очоод нөгөө материалуудыг судлаад цааш нь сонирхох боломж нээгдэх юм бэлээ. Тэгэхээр бас маш айгүй түүхийн хувьд бол ач холбогдолтой зүйл хийж ил гэж бодсон. Америкт тэр бид нар арт аялгээл бас явлаа. Тэгэхэд би тэр юундаа болроо дээр очиод одоо энэ саруулын багтарч энэ одоо Монголын одоо динозаврын одоо энэ палеонтологийн олдруудыг Монголд авчрахад хамгийн гол үүрэг үүсэж байгаа юм ихтэй чи энэ баггүй. Батарыг жинхэнэ олсон, жинхэнэ шүүхтэж Монголын шийдвэр гаргасан, нааш наачвал бүх юм нээсэн үнэ энэ юм баггүй гол. Америкийн байгалийн түүхийн музейд Америкийн байгалийн түүхийн музейд одоо динозавр судлалын олон улсын институт гэдэг өөрөө байгуулсан юм ихтэй. Тэгээд энэ эмэгтэйтэй хамт одоо байгалийн түүхийн музейд үзээд тэр Эндрюсийн тэр экспедицийн тэр гэрэл зургууд юм сонирхоод тэр одоо архивын дарга та уулзаад янгуу тэр архивын дарга нэж байгаа шүү дээ. Гэхдээ та нар өөрсдөө холбоо бариад одоо шууд одоо орчуулж багчилж хэлвэл ичид зовлгүй санаа зовлдгүй ирээд энийг аваад өөрийн болгоо та нар ингээд чөлөөтэй ажил тэнд бол одоо бүх юм нь бэлэн байж байгаа байхгүй тэр хэдэн мянган нэг гэрэл зураг бүх юмнууд нь. Тэгэхээр биднэрт өөрсд санаачлах хэрэгтэй байхгүй. Би өөрөө хувь хүн байхгүй. Энэ чинь улс нь төрийн төв музей түүхийнх нь одоо тэгэхээр яг соёлын ам байгуулсан болохоор соёлын амлалт дэмжих хэрэгтэй болж таардаг тийм. Гэхдээ одоо энд би нөгөө яагаад гэвэл ийм улс төрийн байгууллагууд ердөө төртөө харьцаж төртөө ажиллана гэдэг бол энэ дунд байгаа субъектууд нь өөрсдөө төрийнхөө төлөө ч юм уу улсынхаа төлөө жинхэнэ чин сэтгэлээс ажилдаг хүмүүсээр бүрдээгүй тохиолдолд энэ хүмүүстэй ажиллах нь төвгийн нэмэр өгдөг. Бүр лай болдог байхгүй юу? Сүүлд нэг бол толгоос үстэй шин.
Магадгүй нэг хэдэн цөөхөн төгрөг өгөөд яатсан дараа нь энэ хүн унахад дараагийн бүксийн нухсан хэд болохоор нөгөө цогтой ургаач ингээд бас мөнгө аваад идсэн юм биш тэгэл. Ингээд бүр нөгөө юу гэж ойлгохгүй. Тэгэхээр зүгээр магадгүй энэ өөрөө нэг зүү тогтлынхаа явцад яг л Япон шиг, Америк шиг төрийнхөө төлөө, улсынхаа төлөө ингэж зүтгэдэг төрийн албаа хаагч, мэрэгжлийн байгууллагууд энэ бүх зүйлүүд нь тогтворцсны дараа л аяндаа хийгдэх байх. Одоо ингээл ихэнх юм нь хувь хүмүүсийн итвэх санаачлах, зүрх сэтгэл юм дээр яваад шүү дээ. Рок попонч тэр одоо энэ бизнесэнч тэр тийм байгаа шүү дээ. Өөрөөсөө хувьд одоо тэгээ бүх хамтлагийг хэн дэмжсэн. Ингээл гараад ирэхээр нь шагнал урамшил ягаал ингээл хажууд нь зураг авахулж байгаа болохоос эн чин өөрөөсөө эний чин бүр багц усаа бүр ингэж хумсаа малчиж эднэр чин бүр нойргүй өчнөө хонд зов шаналж иж босгож ирсэн брэнд нь байхгүй. Одоо энэ бизнесийн маш олон байгууллагууд амжилтанд хүрэхээр л тач унгадаг татвараар энэ чинь харин дэмжиж ингэж явдаг бодлого гэдэг чинь юу юм гэхээр одоо та бүхэн харж байгаа бол энэ K-pop энэ одоо энэ солонгосын соёл шүү дээ. Энэ одоо индастри энэ ч одоо 70-аад оны сүүлч 80-аад оноос ихсэн том проект байгаа байхгүй. Төрийнх нь явуулсан бодлого. Одоо энэ чин К-драма тий К-драма энэ солонгосын энэ одоо энэ хүнс хоол байна тий. Одоо тэр жангумаас ахуулаад тэгээд эргээд энэ солонгосын эдийн засгт өгж байгаа хаялга нь зөвхөн BTS хамтлагаас гिचэн хэдэн тэрбум доллар гэж дам орлого гэж бодохоор эн чин өөрөө соёлын ажилтнууд дүрлэгдэж чинь жинхэнэ утгаараа л тэр байхгүй. Энийг дэмжих эсвэл саад болохгүй байх нөхцөл бололцоо дэд бүтцийн байгууллага өчгөд өөрсдөө эн чин байгалийнхаа жимээр органикаар хөгжчих юм зөндөө байгаа байхгүй. Одоо дэд бүтц гэдэг нь одоо аялал жуулчдад энэ тээвэр холбоо юу гэдгийг бүх юмар нөхцөл байдлын юмар л хөгжөхөд хувийн хөвчлөл бол үнэхээр одоо бол бас чадaltaа шансаатай болцсон байна шүү дээ. Яг одоо ярианы сэдв маань бас нэлээд өргөн болчлоо тий. Улсдавч мэхт бол. Тэгээд энийг төр зогсоогоод яг хобосны үлгэр гэдэг шиг. Гүшээ таны яг өөрийн чинь хувийн үзэл бод тий. Өөрөө та яг ямар хүн юм бэ гэсэн жоохон тийм жиг хандлага руу явъя гэж бодлоо л да. Таны дурсамж тий. Манай подкаст маань болохоор Улаанбаатараас ярьж байна гэж байгаа. Тэгээд таны одоо яг Улаанбаатар хотын яг юунд дуртай тий. Улаанбаатар хотын нэг мартагдшгүй гоё дурсамжууд танаас юу байна гэж асуух гээд. Бас хүүхэд настай холбоотой тий яг дурсамж ой санамж гэдэг бол айгүй чухал. Би бас нэг талаас барилга нураагаад эхлэх гээд шүү дээ тий. Өчигдөрхөн би тэр 100 дарын дурсамжийн тухай төмөрхөө гэдэг яруу найрагч бичсэн дурсамжийн ном одоо эмхтгсэн дурсамжийн номыг уншаад суужлаа. Тэр чинь өөрөө маш олон хүний дурсамж ярианаас бүрдээд нэг юм ой санамж бүрдэж ирж шүү дээ. Хотын соёл, хотын хөгжим тий. Одоо амьдрал нүүдэлчдийн амьдралд орж ирсэн урбанизацийн хотчлолтой холбоотой сайн муу энэ олон зан үйл тий. Хулиган гэж ярьдаг байсан, атман гэж ярьдаг байсан энэ ойлголтуудын тухай ингээд нийт нь олон хүний сэтгэлд дундаас нэг юм дүр зураг хүртэл босч ирж байгаа. Гэтэл энэ бидний туулсан зам учраас байх ёстой ой санамж авах. Ой санамж юунд хэрэгтэй юм гэхээр дараа бид нар алдсан алдаа эндэгдэл тэр зүйлээ дахиж давтахгүй тухайд ч юм уу те. Одоо өмнөх үеийнхээ гавьяа, алдаа оноо бүх юмыг нэгтгэж дүгнэх тухайд аюу хэрэгтэй. Мэдээж чин бид нар агаар тэнгэртэй тогтоогүй шүү дээ. Эний чин доор одоо өмнө үед барьсан энэ тоосго суур байж ижил бид нар өдөөс эрх төрсэн байгаа шүү. Тусгаар тогтносон өөрийн гэсэн эдийн засгт, эрүүл мэндтэй, боловсролын системтэй улс шиг улс байна гэдэг чин яг жоо эдийн засгийн хямралтай байгууллагаас өдөө өргөсөн юм бол одоо бидний ахмад үеийн энэ л одоо хичээл чармаалт юм шүү дээ. Цусаараач юугаараач бай. Ингээл хамгаалсан л юм тусгаар тогтнол бүх зүйлүүд байгаа л та. Тэгэхээр энийг бол нөгөө нэг талаас өнгөрсөн хоцорсон гэд бүгдийг үгүйсэх ч юм уу хавтгааруулан муучлах энэ зүйл бол ердөө их дэмий хандлага. Би өөрөө тэр дунд нь байсан болохоор сайн муу олдтой бүх зүйлүүдийг сайн мэддэг л дээ. Тэрнээс хоош төрсэн хүмүүсийн нэг төсөөл энэ төр жоох өөр нөгөө гадны орны тухай чи бодож байгаа юм шиг ингээд хандах гэдэг байхгүй хоцрогдсон хуурчин юм байсан гээл те. Одоо ялангуяа тэр бөөмөр гэдэг нэр томьёо тэр сонсохоор би өөр нэг жоохон их зараад л гэж шүү дээ. Энэ бөөмрүүдийн чинь хүчнэл одоо энэ монголчин үдий зэрэгтэй гараад ирсэн шүү дээ. Харин ч өнөө үед одоо яд галчаад байгаа юм шүү. Хотын соёл моёлчоод 80-аад онд жинхэнэ тогтчихсэн шүү дээ. Үзүр үйлчлэгээний газар тэнд очихдоо одоо соёлтой байдаг, нэг нэгнийгээ хүндэлдэг, сайхан хувцалж очдог. Энэ одоо оочор дараалал автобусанд орохдоо хүртэл оочрлоо. Одоо Эрдэнэт очихоор хаяа нэг тэр юм харагдах гээд байдаг шин. Жижиг хот болохоор тэр нөгөө ой санамж тэр инерц. Би сая сүүлд 10 сард ирсэн чинь ингээл хадгалагтай зам гарах гээл галхан 30 чинь шууд машин зогсоол тий. Яг хойно орсол байх чинь бас яадаг үлээ. Яг тэр соёл байгаа. Эрдэнэт бол над тэр нэг юм. Гэтэ хот бол ер нь 80-аад оны сүүлчийн тэр бол ер нь бол тийм байсан шүү. Одоо том нүүдлүүдийн тухай ярьдаг шүү дээ бид нар одоо тэр юунаас халимгаас нүүсэн том нүүдлийн тухай ярьдаг овшаанаар удирдуулсан тий. Ер нь тэгээд 20 дугаар зууны сүүл үеийн бас нэг том нүүдэл хөдөө орон нутгаас хотыг чиглэсэн том нүүдэл болсон. Энд чинь өөрөө хотын хүн амд
мэдгэцгүйц их хэдэн зуун мянгаараа ингээд ороод ирэхээр соёл хандлага бүх юмд нь нөлөөлж байгаа байхгүй. Тэгэхээр миний бодлоор бол одоо Цэнтэн онтрын бичээд байдаг тэр одоо соёлын давталгоо гэж сонирхолтой хэлбэрээр бичсэн л дээ. Яг тэрэн шиг тэр хошин байдлаар хөнгөн байдлаар хэцүү сэдв ч дээ. Тэр их гоё хөнгөнөр хүмүүст хүргэсэн, гоё мессеж хүргэсэн, сайхан ном болсон. Тэгэхээр тийм соёлын давталгоо бас хэрэгтэй байна гэж би бодоод байна. Ягаад гэвэл тэр хүмүүсийн төрөний хэлдэг, тэр хүмүүсийн буруу биш. Тэр хүмүүсийн боломж болцоогүйдээ болоод байгаа байдлыг бид нэр дортгож, доромжилж болохгүй. Туслах ёстой. Өөрөөр хэлбэл хот хүрээ газар амьдрах хэв, дэг, журам тэр зүйлийг тайлбарлах ёстой, таниулах ёстой, ойлгуулах ёстой, нөхөсгөөр зөөлөх ёстой. Магадгүй соёлд нь ахуйд нь өөрчлөлт оруулах ёстой. Хөгжим, урлаг, гэрэл зураг те. Гэтэл яг магадгүй ингээд төрхтөн ч юм уу сонсдог байсан хөгжим тэр суманда төгсөөл аймгийн төв. Тэгэл дараа нь ихтэй сургуульд хотод орж ирэл хотын соёлтой танилцаад ингэж явж байгаа хүмүүс чинь соёлын шок гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ шокыг одоо өөр нийгэмд ороход харилцахын тулд соёлын давталгаа гэж хийжсэн байхгүй. Тэгэхээр энэ хотод нүүж орж ирж исэн одоо орж ирсэн энэ чинь хэдэн зуун мянга гэвэл 5-600 мянга ч юм уу гэдэг ингээд орцсон нөгөө хэмжээ нь ихсчихээр нөгөө нийт хотын соёл маань өөрөө ийм хаасалж байгаа байхгүй. Энэ чинь өөрөө нэг ийм хөдөө орон нутг шиг ингээд ийм ачаалаад дийлэхгүй нөгөө хүмүүсийн хандлага соёл төрөл тэр чинь өөрөө биднэрт дотор нь байгаа өөрсдөн ч гэсэн бид нар ч гэсэн төг чирэгдлүүд үүсгэж байгаа байхгүй харилцсан хүндэтгэх зам тавих зүгээр хоорондоо харилцах бие авч явах байдал нус цэр хөнгөн хүн дээр бие засгаас өсөөлөл эн чин зүгээр соёлтой хүний хамгийн наацхын зүгээр л энгийн элементүүд ч дээ цаана нь бол одоо өчнөө нарийн ширийн юмнууд байна. Их чи хамгийн элемент энэ юмнууд дээр л бид нар ич зовлгүй бие биентэйгээ харилцан тохиролцож зөвлөж явах хэрэгтэй. Би одоо тэр зураг тууц цуглуулж исэн гэсэн 50-аад оны үеийн хүмүүс бөөстэй балкад гэж ярьдаг байхгүй. Бөөсний тухай балкад байна л да зураг тууц. Том их томоо тэр чи одоо сурталхуулгын л тууц шүү дээ. Тэгэхээр 50-аад он гэдэг чинь саяхан үе шүү дээ. Одоо миний төрхөөс өмнө. Тий арай жоохон өмнө л дөө. Тий. Гэтэл одоо миний ах махын тэрэл төрж исэн үе гэхээр саяхан л байхгүй да. Тэгээд бодоход тэр үед бөөсний тухай балкад гаргаж ирсэн гэхээр тэр чинь би бөөснөөсөө салахын тулд үсээ орой болгон керосинтэй усаар угаадаг гэдэг юм жоохон эмхтэй хүн үсээ угааж байгаа зураг энэ төр байгаа байхгүй. Тэгээд хуурсаа алахын тулд одоо халуун эндүүгээр эндүүдэх ёстой гэдэг. Тэр чинь бол одоогийн төвшөнд байгаа бидний хувьд бол хүлээн зөвшөөрөх аргагүй ичмээр юм уу игдүүцмээр тийм балкад байгаа юм. Тэр чинь зүгээр гудамжинд наагдаад байжсэн гэхээр бидний хөгжил одоо айгүй өөр болсныг харуулж байгаа. Тэгэхээр бид нар нэгдүгээр тэр олд амжилт тэр зөвлөдөө бахарах хэрэгтэй. Хоёрдугаар бас эргэж ухарсан зөвлөдөө хүлээн зөвшөөрөөд тэрийг эргээд ядахтаа хуучин байранд нь аваачихад хичээл чармаалт гаргах хэрэгтэй. Тэр бол хідэн одоо юу гэдгийг сэхэтэн ч юм уу хідэн урлагийн хүмүүс ч юм уу хідэн энэ утга зохиолын салбарт ажилладаг сэтгүүлчдийн ч юм уу үүрэг биш. Энэ бүх нийтийн үүрэг. Тэгэхээр одоо ер нь Улаанбаатар хотыг та ямархуу байдлаар хөгжиж дэвшиж гин гэж бодож байна. Цаашид ер нь ирээдүйд ямар болоосоо гэж бодож байна те. Одоо биднэрт бас шийдэх зүгээр асуудлууд бол бас байна те. Утаач гэдэг юм уу одоо зуны цагт төгжрөл зүгээр бороо ороход л зам ингээ үер болцдог те. Дээрэс нь гэр орооллын ч гэдэг юм уу те. Тэгэхээр нөгөө нийгмийн асуулт бид танаас нөгөө асуустай нэг хүүний асуулт асуугаад байгаа байхгүй юу? Таны гой дурсамж одоо юу вэ? Нэг тийм гой нэг Улаанбаатар хотын нэг ингээ танд ингээ нүдэнд ингээ харагдаж байгаа нэг хүүхэд насны дурсамж те. Эсвэл одоо юу вэ? Яг би нэг уран бүтээлч гэдэг үүднээс нь би танаас ингээ асуугаад байгаа байхгүй юу? Яг тийм тухайд одоо за дүрслэлийн дунд сургууль сурч байхад бас дахиад нэг гой дурсамж байгаа шүү дээ. Одоо манай ангийнхан ингэж яахад тэгэж үлээ гэдэг нэг тийм санаанаас гардаг нэг гой тийм дурсамж. За тий хөгжлийн үг нэглээ асуусан юм чи дараалал наач. Яг хөгжлийн үед бол над нэг нүүдэлчдийн бас нэг юу байна. Нэг юмдаа нэгдэж, нягтарч, чиглэж нөгөө шунж, чамаа шатах юм бол маш хурдан хугацаанд амжилтанд хүрдэг нэг юм чадрууд байна. Одоо нүүдэлчин монголчууд талын нэг тарцсан байсан, нэг доор нэгдээд найр наадам их, дайн дулаан хийх тэр зүйлүүд бол маш хурдан одоо оптимист сайтай ийм хүмүүс. Тэр утгаараа бол энэ бүтээн байгуулалт энэ зүйлүүд маш хурдан бүр нүдэн дээр бүр илт бүр ингээд жоохон яв газараа явхад ингээд шинэ байш машин босчдаг. Гэхдээ энэ нөгөө нэг бас нөгөө иргэншлийн дутуугаас болоод төлөвлөлт муутай. Хоорондын уялдаа холбоот муутай. Тэгэхээр энэ урттаа нөгөө биднэрт бас төвөг авчирдаг. Нөгөө дараагийн нөгөө үр дагаврыг тооцдгоо урт хугацаанд хөгжлөө төлөвлөдөг учраас нөгөө бөглөрөл тэр юмнууд нь эргээд нөгөө хүрээд ирдэг. Яалчгүй айгүй хурдан айгүй олон байшин барайл ингээл хувийн хвшил ингээ босоод байсан чинь эргээд тэрний сүүдэртээ тэр том өндөр байшингуудын сүүдэр нь юу юм гэхээр одоо энэ нийгмийн стресс, бухимдал, одоо энэ нөгөө бөглөрөл таглал те. Тэгэл энэ дэд үтстэй цахилгаан тог ус цэвэрлэх байгууламж гэл энэ бүх юм цогцоор нь одоо ногоон байгууламжтэй цогцоор нь бодоагүй. Хоёрдугаар соёлын өвд урсгал тэр зүйлүүд нөгөө ой санамж юм хурдан түргэн ач холбогдлохгүй юм тоодгүй зүгээр л нураагаал хайчдаг. Оронд нь хаач байдаг юм дөрвөлжин байшингууд барай л те. Гэтэл тэр нөгөө хуучирч муудсан ч гэсэн тэр нэг бидний 30 оны 40 оны ой санамж тэр зүйл
Тэр чинь л онцлог шүү дээ. Тэр онцлог ой санамж гэдэг юм чинь мөнгөөр үнэлж болохгүй үн цэн байхгүй. Түрүү одоо хувь хүнийхээ хувьд ой санамжийг ярьж байгаа нь яг социализмын үеийн тухай ярихад хүмүүс зарим нь хой цолонгос шиг энэ төр гэхээсээ илүү миний баг залуу нас нөгөө гоё гэрэлтэй гээгээтэй байсан үетэй холбоотой болохоор их гоё юм сайхан дурсамжууд их байдгийг. Ер нь бол мэдээж тэр үед бол одоогийн нийгэм шиг биш мөнгөөр худалдаж авч болдгоо тийм ариун нандин зүйлүүд их байсан л да. Гоё гэрэлтэй хүсэл мөрөөдөл, гоё урлаг байсан, гоё кино байсан, гоё хөгжим байсан, соёл эрдэнэ, Баян Монгол бүгд л байлаа. Бүх элементүүд байсан. Ганцхан ирч гисэн бар ресторан, согтруулгундаа байдаг байлаа. За бүх юм нь байлаа. Кафе нь байлаа. Одоо секс нь байлаа. Одоо бүх л амьдралаас авч болох тайшаалууд бүгд л байсан л да. Залуу нас, гоо сайхан, тэгэл хөөрхөн гоё шинэ барилгоо, шинэ хорооллууд гоё юмнууд бол зөндөө байл та. Тэгэхээр би бол өөрийнхөө залуу насыг өнгөрөөсөн болохоор тэр үеийн Улаанбаатарыг гоё төсөөлтгий. Тэр үеийн кино энэ төр гарахаар надад бол ийм гоё ностальги, гоё санагддаг л да. Одоо тэр үеийн дуу сонсохоор эргэж нэг дурсамж хөөрдөг байхгүй. Дурсамж бол мэдээж вижуалаар бас нэг байна те. Сонсохоор байна. Үнэрээр байна гэдгийг нь одоо жишээл бид нар нэг арт аялаар явж байхад нэг санктаас сэргийн лгүүт орсон чинь шипер гэдэг үнэртэй болсон юм л та. Тэгээд аваад үнэрсэн чинь юм гэдэг нэг шоркат тохиолсон явдал тэр нэг болдог ш нөгөө дижэв болдог ш нөгөө юу лээ гэдэг нэг гинт сандаг шиг хөгжим дуграалстай амар их юм санагдаж байгаа юм чи үнэр мөнэр тэр маа юу мүү гэл ингээл ормор тэр чи ягаад ч орлуулцдаг байсан ингээл яг ингээл хурц үнэр нь тэгээ би өөр авцраад тэгээ яасан чи манай хэнгээ төмрөөгөөд найз бас нөгөө Баян Монгол социализмын үеийн нэг жижиг музей байгуулж байгаа өөрөө. Тэгээ тэр музейд нь хандуулаад явуулсан байгаа. Янз бүрийн юмнуудтай хамт тий. Үнэрээр дамжиж бас хүмүүс чи энийг тэр музей үтсэн хүмүүс социализмын үнэргээ үнэртүүлж байгаараа гэдэг чи манайраа үнэртэл дуалж байгаа юм. Тэгээ дуусч бол дахиж авах гэх юм уу тий. Тийм болно л да. Одоо тэр чин тэгэл угаасаа л одоо яг тэр жороороо үйлдвэрлээд байт юм байна. Анх тэр чин нэг Францаас бас юм авсан байт юм байна. Юм үг нь яхад тий. Одоо үнэртэн хүртэл нөгөө амт байна. Амтыг бид нар халимагтай ийм ундаа хийж усан ундаа уусан чи яг нэг ийм годомжны нөгөө ямааны ус гэдэг ярьдаг байсан юм да одоо лимонтал ус байсан юм байл л. Тэгээд яг тэр годомжны нөгөө хийж усан ундаа шүү. Яг тэрний амт байж юу. Бүгд ингээ хам дамжуулж уугаал. Яг тэр амт байж тэгэл. Тэнгүүт ингээл тэр яг ингээ шуурх тохиолсон явдал шиг болж байгаа юм чи. Тэгэхээр тэр дурсамж гэдэг бол айгүй үнцэнтэй юм а. Тэр дурсамж ой санамжийг арилгана гэдэг бол айгүй том гэмтэрэг хүнийг роботжуулж ийн хүнийг яаж ийн. Мэдээж бид нар хөгжил бол энэ ирээн хөхөт хаацхан л байж та одоо энийг шилэн гачин байшингуудаа олигтойч дизайнтэй юм оронд нь барьчихгүй юм тэгээд нэг муухаал нэг гачин ингээл нэг зохимжгүй нэг тэг дөрүүлж одоо архитекторууд нь бүгдийг халаад болцсон юм уу яатсан гэж бодмоор л юм байгаад байгаа юм биш. Амар хэлбэрээр нь зүгээр шугамдаа явчихт юм уу ч одоо Монголч ямар өргөн удам нутагтай байлаа тэгтэл нэг хоттой ингээд төвлөрөөд идэг. Уган жоохон дагуул хот мот руугаа тэлээд энэ байшингаа барихад асуудалгүй те. Давхар хуучны барилгын төв. Яг нөгөө одоо энэ ч нөгөө зардал нөгөө дэд үтс гэдэг юм чинь нөгөө хамгийн үнэтэй тий. Дэд үтсээ сайн татчихад бол ингээл хөгжиж ш дагуул хотод бол. Хамгийн тий. Одоо энэ чинь төрийн хийх ажил нь ердөө л тэр байхгүй. Төр ингээд хувийн хвшилтэйгээ булаацалтаад орон сууц барьна гэдэг ингээд балараадын оронд дэд үтсийн сайн тавиал газрыг олгоол элдв тэр лиценз юма цаа дотор хүн зурталгүй болгоол ингээл өөрөө ч хувь хүнд очих үнцэн ч гэсэн буураад энэ чинь хувь хүмүүстэй ч гэсэн тэгээд эргээд нийгмийн даралт ингээд хүмүүсийн ажил амьдрал ахуй нөхцөл амьдралын шанар дээшлэхээр сэтгэл санаа бүх юмд нөлөөлнө шүү дээ. Ингээд хоорондоо уялдаа холбоотой нэг юм цогц юм экосистем гэдгээл ердөө ойлгох. Яхаараа ойлгохгүй юм уу? Энэ онцлогтой хүмүүс төрөний байл гэж бодлоо. Төрөний дурсамж дээр бас өргөжлүүлээд асуу гэж бодлоо. Нөгөө сая нөгөө хөл хорионд удацсан чи айгүй уурт хүн алгадмаар болж ирж байна. Тусган баярлам чи нөгөө даяа хийчихэд манай амгаа гэдэг алгатаадсан юм шиг. Ордонлоо хүн алгатна гэж бодож байгаа баригдах юм шиг байна. Өснөө таа. Тэр шиг юу? Одоо зургаараа хангалттай алгатж байгаа байна. Тийм. Яг физикээр нэг алгатмаар л. Дурсамжгээ ярихаар бас нэг сонирхолтой юм санаанд ороод таны талаар би нэг уншиж ирсэн юм аа. Нөгөө 66 оны үеэр ингээд таны аав ээж нь хэмлийн шар буюу 19 дэх оролд амьдардаг. Тэгээ тэр үед чинь нөгөө наадмаар нэг үер болсон шүү дээ яг 7 сарын. Тэр үеэрээр та бас яг нэг 2 3 таал байсан. Тэгээд яг нэг урсах төгсөн ч илүү нэг тийм бичвэр уншиж ирсэн. Манай ээж болохоор нөгөө энэ одоо энэ үйлдвэрчний эвлийн энэ харшаан совил гэж жанжуулан гэдэг. Одоо шил үйлдвэрчний эвл гэдэг чинь өөрөө одоогийн ажилчин анги энэ хүмүүсийн нийгмийн асуудлыг шийддэг том газар байлаа шүү дээ. Одоо тэр хүмүүсээ совилдаг, асардаг, хөнгөлтөө өнөр амраадаг. Одоогийн яриад байгаа юмнууд нь бүгд л байсан яг нэр нь л өөрөөсөн болгосон. Тэгээд одоо энэ Улаанбаатар харшаан совилд манай ээж тоогооч байсан. Тэр үед нөгөө тэр ажилчдын байр гэдэг. Одоо манай эдлийн байранд одоо намбаргах байсан. Тэгээд манай ээж яриаддаг байхгүй чи багада энэ эко интертэй тоглодог байсан шүү дээ. Тэгээд чамааг нэг удаа эднэр юу тарав голгоцсон баг юм чи. Биш нөгөө нүүрсэн дээр тоглоод уурын зүгтээ юм чи овоолцсон нүүрс тэгээд нэг юм хар бор юм хувц өмсдгөө. Хувц өмсүүлэхээр ингээд нүүрсэнд болчдөг гинэ. Тэгээд нүцгэн ингээд боонжл явж идэг.
Жохоо хөхт тэгэл нөгөө бор болохоор нь бороо гэдэг тэр айхан. Тэгээд нөгөө хэд нь тарав болгоцсон намайг гутга орч гизэн огтлохгүйс уужсэн гэсэн шүү дээ. Тэгээ өөрөө орилоод нөгөө хэд чинь бүр хүүхдүүд тоглож байгаа. Тэгтэл арайч огтлно гээгүй. Тэгээ инкоер нөө бас гиз огтлох гэсэн юм шиг байна шээ. Тэр үе 66 онд том үеэр болсон. Яг энэ усны айсав гэдэг чинь байгалийн давгчгүй хүчин зүйл. Энд чинь одоо баг инхтэй өний гүүр давж хүрсэн. Одоо туулаас шүү дээ. Инхтэй өний гүүр давсан байдгүй юм билээ ш тэр үе те. Тий. Тэгээд тэр чинь Оросын цэргийн анги, Монгол ардын армийн ангиуд орж иж аврах үйл ажиллагаа явуулаад. Тэгээд тэр үед нөгөө тэр Аршаан Совлийн баашингууд нь усан давтааж иж 19-ийн нэхэмлийн шард манай аавын ах нар махнар бөөнөр амьдардаг байсан. Тэд нар нөгөө дүүгээ гэр бүлтэй нэрж аавна гэдэг бөөнөр наваад. Тэгээ манай ахыг мөрөн дээрээ суулгаад намайг тэрсэн явж байгаа. Нөгөө аавын хөл рүү том хашаа хараад тэр үе чинь дандаа л модаа шавьчаа. Тэгээд унахтаа намайг ингээд ус руу унгаад амар үерийн ус киноманд гардаг ш цунами шиг. Тиймд бол дээш тааш ороод алга болчихсон гэсэн. Одоо тэр үе нөгөө пресэлсэн нооснууд энэ төр байдаг. Тэр үе чи аршины noosны үлдрүү тэнд байсан юм чи. Тийм ноосон дээр унсан уу эсвэл тэр ноосноос зуурсан уу ямар ч байсан ноостол дээш таашаа орж гараа. Тэгээд хойноос нь хөөцөлж авахын хооронд нэг ухаанг болоод усан дунд. Тэгээд нэг юм сэлдээ өөх юм байж байгаа ухаан орохгүй байгаа. Тэгээ архангаа нөгөө ээжийн нутаг маань архангаалтай. Архангаа жаргаланд эрдэн мандлаар авч сүү цагаан айдаа мэдээгээд ойлгохтой шаажрахгүй. Тэгээ манай аавын ах нь гэр бүлийнхээ үнтэй хөвсгөлд эмч байсан хүүхдийн эмч хөвсгөлөөс наашаа архангаалуу 69 явуулаад тэгээ аваад хөвсгөлд ам орж хүн болсон гэж ярьдгийг. Асал хувь заяа шүү. Хувь заяа. Тэгээд нөгөө шууд нөгөө юм эдийгээл босоод ирсэн гэсэн шүү дээ. Тэгээ одоо тэр чин хэрвээ тэр юугаар явцсан бол тэгээд бас ингээд байхгүй юм шиг ингээд яасан шог зураг үзэхгүй нэ шүү дээ. Тийм байна. Маш сайн. Тэгэхээр тэр бас нэг амьд явах нөгөө ус суух заяатай байсан гэхээр одоо устай байсан гэхээр одоо ус чангалтай уусан байгаа юм л да. Ус суух заяа гэдэг чи тэр сони шээ. Таны баг нас тэгээд дунд сургууль одоо та нөгөө дүрслэгт орох хүртэл нь баг нас. Үйлдвэр камнад одоо яг тэр нэхэмлийн шар гэдэг байсан. Одоо тэр чи ажтын орон гэдэг нэртэй байлаа хаан үйлдвэр чинь. Тэр чи одоогийн ярьдаг нэг аж үйлдвэрийн парк гэж яриад байна шүү дээ. Манайхан одоо нэг аж үйлдвэрийн одоо янз бүрийн парк. Тэр чин бүрэн бүрэлдэхүүнээр байсан. Одоо малаачхан гаралтай түүхийдэг бүрэн бүрэлдэхүүнээр нь одоо бүгдийг боловсруулцдаг эцсийн бүтээгдэхүүн болгодог бүр үйлдвэрийн оройн байлээ шүү дээ. Малын арьс шир, ус ноос, эвэр туурай бүгдийг боловсруул. Одоо арьс ширх чинь шиврээ чевроо гэдэг нь ямааны арьс шивроо, шиврээд нь хоньны арьс, тэгээ том ширний үйлдвэр гэдэг нь богийн арьсаа боловсруулцдаг. Тэгээ үлдэгдэл юмар нь цавуу хийждэг. Гүтэр чинь амар үйлдвэрүүд байлээ. Тэгээ савхин эдлийн үйлдвэр, оёод эн чин савхин дээлмэл хийждэг. Тэргээрээ гутал хийждэг. Бүрэн үйлдвэрүүд чинь тэнд байдаг. Тэгээ тэнд яг ажлын оройн гэдэг нь голцуул тэр үйлдвэрт ажилладаг байсан хүмүүсийн суурчдаг байсан. Одоогийнхоор бол яг хүмүүжлийн хувьд ч гэсэн голцуу нэг тийм жоохон хэцүү байдаг байсан шүү. Жоохон ялгадаг байсан 40,000 тентрээсээ илүү нөгөө дарга зэргийн хөөхт биш боловсролын ялгаа бас нэг адилтгах шимний ялгаа энтер гэж байна шүү дээ. Тэгээд тиймэрхүү ялгаанаас ч болсон юм уу одоо ингээд ангийнхан этергээ харахад хөрхий одоо тэр үеийн боломж олцсоноос ч болооч тэр мөө ингээд сургууль төгссөн цөөхөн мөөхөн янз бүр байдгийг. За яг би өөрөө нөгөө зураг зурх авьяастай байсан тулдаа л тэр дундаас татгдсан болохоос биш бас нэг юм хүнд гарал байх байсан. Сургууль байсан мөлий та 15 дугаар сургууль 15 дугаар хүмүүс сайн мэдгүй одоо тэр үед нийтийн одоо ийм гимнастик энтерээрээ бол мундаг алдартай сургууль байдаг. Гэхдээ анх орохдоо бол 15 ч нөгөө юу байгаад оройн сургууль байж байгаад би анх 75 гэдэг сургуульд 18 гэдэг сургууль нь ороод тэр нь 18 шин сургууль байгуулагч нүүгээд тэгээд тэр нь 75 болоод тэгээд 15 дугаар сургууль шинээр байгуулагдахад би 2 дугаар ангид ажил орж ирсэн. Тэгээд тэнд 8 жил сургууль л та 10 жил болохоор манай админ 52 75 интерлог ингээд шилжиж явчихдаг нэг тийм би ч өөрөө төрслөглөө явсан юм чинь. Тэгээ үйлдвэр каминат гэдэг газар өссөн 19 дугаар хороо л та. Ер нь яг бас их байгаль экологтойгоо ойрхон туулгалтай ойрхон тэгээд байгальтай их ойр усан сэлдэг мэлдэг талхан зовооттой их ойр тентээс талхан болохоо аваад ичдэг. Бүх юмдаа л ойр байсан дөө. Голтой ойр, талхантай ойр, хямантай ойр. Тэр 52 дугаар сургууль тэр аян байрлал байшгүй бас урлагсан гоё гоё. Тэр зураг орсон бас их энтертэй. Гоё. Тэр үе яг тэ тэр монументал урлаг гэдэг бол бас сайн хөгжиж ирсэн. Монументал урлагийн үйлдвэргээд одоо хотын урчуудын салбар одоо энэ далайн ээжийн артлаар байлаа шүү дээ. Одоо энэ далайн ээжилтэй тэр монументал чимгэлийн үйлдвэргээд бүхэлдээ үйлдвэр одоо энэ чинь хааны том мозаик энтер чинь тэнд үйлдвэрлэдэг том баримлуудыг тэнд хийдэг тийм газар байлаа шүү дээ. Тэгээ мундаг зураг шүү дээ. Таны хобби бол одоо ер нь ингээд цуглуулга болж таарад байна зүг. Ер нь яг аддикт гэдэг бол нэг янз бүрийн хобби байна. Би ч одоо хөгжим сонсно. Тэгээд тэрийг цуглуулна, ном цуглуулна. Тэгээд цуглуулж болох бүх юмыг л цуглуулж одоо нойлын цааснаас л үсдэг цуглууллаа. Тэгээд нойлын цаас нэг өөртөө хийдгүү байсан болохоор тэг цуглуулгын ачааллууд л өндөр биш юмагаад орхисон л доо. 200-аад нойлын цаасаа тэгээд
арчаал дуусгасан. Тэр Ер нь энэ олон хоббигоо яаж ингэж нэгтгэж ингэж зангиж байна. Энд чинь бас хэцүү шүү дээ. Нэгэнд нь анхаарчгаар нөгөөх нь анхаарлаа. Зүгээр яг энэ өөрөө нэг тийм би айхтай шамддаггүй. Аха. Шамддаггүй. Энэ аддиктыг би нэг чөлөөтэй сул тавьдээ. Нөгөө энэ бүр донтоод бүр ингээд чичирдэг хүмүүс байна л да. Айгуу цуглуултад болсон. Тэгж нөгөө зовлонгоор биш. Тайван юм ингээд авмаар юм санагдвал авчдаг, байвалдаг, байхгүй зүгээр орхичдаг. Тэгээ тийм болохоор ингээд удаандаа надад зовлонгүй, өрөөлтөх төвггүй хөгжөөд байгаа. Яг нэг цуглуулга хийгээд сурцсан байх ямар нэгэн төрлөө ороход технологи нь адилхан. Ингээд хуучны эдэл цуглуулж байгаа марк руу орсон бол гэс учрын нь бол аюул уран цуглуулждаг байхгүй. Пен цуглуулдаг байсан, ном цуглуулаа гэхэд технологи нь адилхан болохоор тэгээ яг энэ өөрөө одоо ингээд бодоход бид нөгөө хэрэглээний бүтээгдэхүүн шиг боловч урт хугацаанд цуглуулахаар цаг хугацаа болоод энэ нөгөө багтаамжийн хувьд аюул бүрдээд тэр нь өөрөө аяндаа нөгөө одоо энэ хүмүүсийн үсээд байдаг тэр материалын үнцэн ч гэсэн орчдөг байхгүй. Яг үгүй материалын үнц нь бол одоо миний хувьд бол нэг тийм чухал барьдаг зүйл биш. Ягаад гэвэл би тэрийг зарах гэж байгаа, өргөж байгаа дилер биш учраас. Дилер гэдэг хүмүүс байна. 8-аар ашиг орлого олж цуглуулгаар амьдрэх хүмүүс байна. Гэхдээ яг явцдаа өөрийнхөө цуглуулгыг сайжруулад тэрийг эрхэлдэг, зардаг, олдог, хямд олоод үнэтэй зардаг юм дилер хүмүүс байна л да. Тэд нар бол бас хэрэгтэй. Ягаад гэвэл энэ цуглуулгын ертөнцийн цусын нэгүл гэж яддаг байхгүй. Тэр хүмүүс юм олоод миний өмнөөс хөдөлмөрлөөд идэх байхгүй. Миний хайжсэн юмыг хэлчихээр олцдог байхгүй. Тэгээд над боломжийн юм хэлцдэг. Тэр хүмүүс мэдээж хямдхан олцсон байгаа. Тийм болохоор за хөвшөндөө тийм харж байгаараа тийм сонирхож байгаа шингүүд олоод тавьсан байдаг байхгүй. Одоо тэмдэг гэх юм бол би ингээл жижигхэн нэг урлаг соёлын байгууллагуудын тэмдэг гэлтгсэн чинь сүүлдээ ингээл тэр чинь номын сан, номын дурс мөрс тэгэл ингээл бүр ингээл яавал гэд. Ингээл олоодохоор тийм чинь ингээл баяжаал залуучдын үнэн хөдөлмөр ингээл бүх сонин намын хуулагч сон сэтгүүл нэтгүүл бүгд тэмдэг гаргаж ирсэн байдаг байхгүй. Тэгээ энэ том урлагийн ажилтнуудын зөвлөгөө, уулзалтууд, урлагийн наадмууд бүгд тэмдэгтэй. Тэгээ соёл урлагийн байгууллагууд бүгд тэмдэгтэй. Номын сан, музейнүүд тэмдэгтэй. Тэгэхээр тэд нар чинь ингээд сонирхолтой байхгүй. Үгүй ядахтаа л одоо хүнд хүссэн юмыг ингээд авчихад аюу гой бэлэг болдог байхгүй. Би одоо ганхууд жишээлбэл 82 оны улс төрийн дууны наадамд орж исэн гэл манер яриадсан. Тэр наадмынх нь тэмдгийг бэлгэлэхээр аюу гой баярлж байгаа байхгүй. Тэр бол жижиг юм шүү дээ. Гэхдээ тэр хүн ганхууг би баярлуулна гэдэг бол бас хэцүү шүү дээ. Ганхууд ямар ч фэн зөгөөд үнэтэй виски авч өгөөд ганхуу гоё юм байна л гэж. Гэтэл тэр нэг алгын жижигхэн орооны өндөгний хинтээ тэмдгийг яангот бөөм баярлуулж байгаа байхгүй. Би орж исэн ийм хамтлаг байгуулаад тэгээд нөгөө юмаа яриад. Тэгэхээр юмны үнц нь гэдэг чинь нөгөө материалын үнцнээсээ биш өөр байдаг болохоор хүмүүс нөгөө энэ хоёрын балансыг л зөв барьж байгаасаа л гэж боддог. Хүмүүс нэг бол ингээл ямар үнэтэй юу цуглуулга илүү мөнгө олох юм болох уу гэд. Тэр бол цуглуулга биш байхгүй. Тийм болохоор өөрөө хүсдэг, сонирхдаг ингээд дуртай юмаа цуглуулад тэр процессоос нь хүн таашаал аваад жаргаад байдаг байхгүй. Жаргаж байгаа мөртлөө чи өөрөө мөнгөө магадгүй үржүүлээл байгаа. Одоо манай эхнэр ингээд намаа загнаад байдаг ч гэсэн дараа нь магадгүй хэрэг болоод тэр арилжааны үн аягүй өндөр болсон байвал ойлгоно шүү дээ. Би чамаа загнаадсан уучлаарай шүү дээ. Энд чи ийм болно гэж би мэдсэнгүү гэдэг. Тэгэхээр нэгдүгürt би тэр том соёлын өв тэр зүйлийг хадгалж авч үлдэж шин. Гэхдээ энэ миний хоббигаар, миний мөнгөөр, миний одоо зовжиж олсон мөнгөөр шүү дээ. Гэхдээ би өөртөө болон өөртөө таашаал авч ийн процессоос нь дараа нь энэ үлдэн гэхээр бас миний бас нэг нийгмийн хариуцлага юм бас тохироод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ цуглуулга бол аягүй чухал залуучууд. Одоо Улаанбаатарт бол яг таны дээр хүүхэд нас багнаас үед за ингээд нийгэм нөр социалист нийгэм байлаа. Дээрээс нь хот төлөвлөлтөөр угаасаа 300-аас 500 мянган амьдрах байсан тий. Тэг за үйлдвэр комбинат гэж ярингууд тэр авчин бас нэг талхны байрмаар гээл бүгд нэг юм нэршилтэй тий нэхэмлийн шар. За жоохон толгоотын тишээ мах энтер гээл. Одоо энэ Улаанбаатарт ч тэгэхэд нэг 4 ариантай одоогийн дүүргүүд тий найрамдлын ажилчны ариан, скватрын ариан гээл тий. Октябрь гээл. Тэр үед чинь ингээд дошоороо бас ингээд хуваагдсан тий. Тэгэл атманууд тэгээд бас байна. Нэгнийхээ газар нутгаар явж болохгүй гэл. Ер нь тиймэрхүү талын юмнууд хэр байв? Та одоо өөр тийшээ өчтөр одоо тэр болж игэл тэр 100 дарын тухай бичсэн тэр номыг аваад уншвал бас тэрэн дээр их гоё хүмүүсийн одоо яг бодит хүмүүсийн дурсамжаас яг тэр тухай аягүй сайхан бичсэн байгаа. Ер нь бол яг нүүдэлчин монголчуудын хувьд бол нөгөө орж ирсэн нөгөө энэ хотчлолтой холбоотой орж ирсэн нэг юм шинэ олдмол зан үйл гэх юм одоо шинэ одоо эволюцид сайн муу олон үр дагаврууд биш. Тэрний л нэг. Тийм байлгүй яах вэ? Одоо үйлдвэр кабинет бол бас тэр талаараа бас нэлээд алдартай л байлаа. 100 үйлдвэр кабинет хоёр хоорондоо бас
хаяа ингэн тэгс мөртлөө 200 ортой болохоор нийлээд ингээд одоо компьютераас холбоотон болж штэ. Одоо мэрэгд юу хоёр хамаг Монгол хоёр эсвэл те нийлэнгүүтээ татарыг гусчаад эргээд мэрэгдээ яадаг гэдэг шиг те. Яг тэр шиг одоо хоорондоо нөгөө нийлж штэ. Тэгээ яарамг зайсан гэл ингээл бас энэ тент явхад бол андахгүй цөөхөн учраас нөгөө сууршмал нөгөө тэр үе чинь бүх одоо шилжиж хөдөлгөөн бүх юм чинь нөгөө зөвшөөрлийн дагуу явагддаг байсан болохоор он удаан жил сууршсан болохоор нөгөө бие биенээ аягүй сайн мэддэг болчихдаг. Хараал тань өөнд гадны хөөхт явж гин гээл те харагдааг хөөхт. Одоо бол хаач байхгүй. Одоо бол чөлөөтэй байр авах хөөх тэр зүйл өөрөө нөгөө нийгмийнхаа хөгжлийн явцын дунд баг байхгүй бол. Одоо бол тийм байд юм уу? Одоо сүүлд нь хаврах яг 90-ад оны сүүл 2000 оны их үеэр байсан шүү. Pop Enter гэж яхад 13 мороо гэж юм уу гэж нэг тиймэрхүү юмнууд үзэгдлөө тэргүүл ер нь дууссан баг. Тэгэхээр энэ өөрөө нийгэм гэдэг чинь өөрөө ингээ хувьсан өөрчлөлтөөр явж идэг амьд организм байхгүй. Тэр дунд амьдарч байгаа хүмүүс бид нар чинь бас давхар өөрчлөлттэй бол бидний хандлага үзэл тэр одоо тэр зүйлүүд чинь давхар өөрчлөлттэй бол шинэ юм олоод шинэ мэдээлэл сураал ингээл явж идэг юм очиртай байхгүй. Таны хувьд одоо орчин үеийн нэрээ залуусчууд нэг хипхоп хөгжим их сонирхдаг шүү дээ. Ер нь та зүгээр хипхоп тэгээд тэрний бас нэг элемент гэж явдаг нэг гудамжны урлаг, граффити гэх юм уу те энэ хан дээр зурдаг зураг эднэрийн талаар зүгээр ямар бодолтой байдаг вэ? Өөрөө бол бас их сонирхож шүү дээ. Сонирх уу те. Граффити ч юм уу, хипхоп ч бас сонирхно. Зүгээр яг би урлагийнхаа төрөл зүйлүүдийн хувьд бол тийм ялгаад дээш нь доош нь хийгээд үнэхээр дургу. Одоо манайхны залуучуудын ялангуяа хандлага нь бол зөвхөн өөрийнхөө сонсдог хөгжмийг хөгжим гэж ойлгоод бусдыг доош нь их ч юм уу бусдад толгой хүлээлгэх тийм юмнууд. Тэгээд тэргээр хит нөгөө нэг одоо өөрийгөө өвлөх барах ч гэдэм юм уу нэг ийм үзлүүд одоо тэргээр дүр төрх одоо тэр чинь нэг одоо показ ухаа гэж ярьдаг шүү дээ. Хүний уншдаггүй бүх хүн л одоо бичиг үсэг тайлгдсан учраас ямар ч номын дэлгүүрээс ямар ч номыг аваад уншин шүү дээ. Түүнээс хин нэгэн хүн Капка ч юм уу Айрын эндиг юм уу эсвэл Мураками унснараа бахархна гэдэг бол баг л инээдтэй асуудалчтай юм шүү дээ. Тэр чинь дэлхийд даяараа байдаг либертар үзэлч гэдэг юм уу тэр чинь дэлхийд даяараа байдаг хэдэн мянган үзэл саяхт одоо юу байдгийг тэр зөвлөдийн нэг нь л болохоос биш. Тийм онцгой гойд үзэгдлүүд биш шүү дээ. Тийм болохоор ялангуяа пянз дээр ч гэсэн хүнд рок сонирхдаг хүмүүс байж болно те. Хүнээс сонирхож тийм шүү дээ. Эсвэл айхтар одоо инди рок ч юм уу сонирхдаг. Тэгсэн мөртлөө pop дуу сонирхдаг ч юм уу. Эсвэл интэг дуу сонсдог, зохиолын дуу сонсдог нэгнийга доош нэж болохгүй шүү дээ. Адилхан л урлаг те. Тэр хүний л сонирхол хобби. Чи өөрөө тэрийг гоё гэж үзэж байгаа бол бусдын сонирхол хоббиг хүндлэх ёстой. Үн цөлийг хүндлэх ёстой. Ёс жаншил, дэг жаяг тэр зүйлийг та исламын шинтэй хүнийг хүндэх ёстой тий. Коран сутрыг та унш үзээгүй ч биш янз бүрийн тэр тулгаар үзлнүүдээ хольж болохгүй шүү дээ. Дэлхийн том шашин шүү дээ тийм үстэй. Христийн шинийг ч гэсэн. Эсвэл одоо буддын шинэ Бодмөрийн зэрэгч бүрэнгүүс унш дуусаагүй мөртлөө энийг шар хуулз гэдэг ингээд нүүр номоор ингээд хүмүүс бол бас л хоосон нойтон байгааг л шин чанар шүү тийм үстэй. Энэ хэдэн жилийн өмнө л санаад байна. Rolling Stones-ыг Монголд оруулж ирэх гэдэг. Тэр чинь та ойлоо Гамбиног авах байлуу? Та Гамбино энэ нэг захаа махаа бичээд өөрөө энэ чинь нөгөө тодорхой бичдэг төрлөн ч гэсэн би музик баг тэгээд нөгөө тираж энэ төр нь баг тэгээд жоохон бүтэлтэй болоогүй. Тэгээд тэр чинь зардал хэцүү шүү дээ. Дэлхийн том брэнд тэр зүйлүүдийг Монголд оруулж ирэх жоохон хэцүү. Таны хувьд бас энэ хөгжмийн сонирхлынхаа дагуу ийм гадны ч юм уу дотоодын ч юм уу ер нь франчайз сэтгүүл гэж л. Тийм франчайз сэтгүүл ч юм уу иймэрхүү ном тохиомлуудыг Монголд гаргая гэж бодож ирсэн үү? Эсвэл ер нь ирээдүйд төлөвлөж байгаа юу? Ер нь үгүй юу тийм. Монгол бол ингээ харьцангуй айгүй жижиг зах зээл. Тэгээд өөрөөсөө хэлний боломжтой болцсон. Ялангуяа тэгээд одоо өөрсдийнх нь их хэл дээр уншдаг ном хэвлүүд нь 500 1000 байж ах. Тэгээд гадны тэр том франчайз тэр зардалтай тэгээ орчуулгын зардал, хэвлийн зардал гэдэг яхаар энэ өөрөө бизнесийн хувьд ашигтай модель болж хийж чадахгүй байгаа байхгүй. Тийм учраас одоо National Geographic, Cosmopolitan одоо энэ Playboy гэдэг ийм том сэтгүүлүүдийн фэлтэлт биш. Тэгэхээр энэ бол аягүй сайн эрүүл сарвал амбиц гэхээс илүү эрүүл сарвал юу хэрэгтэй. Хэрвээ би хэрэгтэй бол Rolling Stones сэтгүүл аваад үзчихнэ. National Geographic сэтгүүл аваад үзчихнэ. Заавал энийг Монгол дээр орчуулах юм уу инк нь одоохондоо бизнес утгаараа боломжгүй шүү дээ. Тоншуус сэтгүүлийн хувьд. Тоншуус сэтгүүлийн хувьд магадгүй би хэлбэрийнхээ хувьд би ингээд ажиглаад тахаар бид нар зүгээр өөрсдөө аж ахуйн энэ одоо сортоо юм уу бизнес арга барилаа хоцрогдоод ингээд гисэн бас нэг төрөл форматынхаа хувьд дэлхийд даяараа болж байгаа үйл явцын нэг юм а гэж бас нэг дүгнэлт байгаа шүү. Одоо жишээлбэл Punch гэдэг одоо Америкийн мундаг Английн 100 жил тэр чинь баг 700 онд гарсан байдаг л 200 жилийн уламжлалтай хошин сэтгүүл байна л да.
Тэгээд тэр 80-ад оноос хойш ч юм уу суларсаар гарахаа байгаад 90-ад онд одоо Альфа гэдэг юуны Харод Season аваад чи одоо мөнгөтэй бол мөнгөтэй шүү дээ санкуудаа бас сэргээж гарах гэж чадаагүй. Тэгэхээр энэ өөрөө төрөл зүйлийнхээ хувьд өөрөө жоохон уншигталтанд багуулж байгаа ийм төрөл юм ба. Дэлхийд даяар энэ утга зохиолын шин чанартай уншигтал ер нь жоохон багасж байгаа. Яруу найргийн төрөл бүр баг айгүй багасж байгаа юм байна. Тэгэхээр энэ өөрөө энэ том хувьслэл нэг хэлбэр юм аа. Төрөүний ярьсан олон сэтгүүлүүд биш үү? Зөвлөл бол цусан социалист байгаач бүгд унсан байдаг. Тэр донд бол нөгөө санхүүгийн боломжтой, зах зээлийн хувьд хүн ам ихтэй тийм боломжтой улсууд байна шүү. Одоо энэний оронд Оросууд болохоор нэг юм кроссворд ч юм уу анекдотны юм жижиг хэвлэлүүд энэ төр болсон юм байлээ. Тэгээ өөрөө том очин шиг хэвлэл нь байхгүй болсон бай. Крокодилын бус дорны хэвлэлүүд нь ч гэсэн тийм. Гэтэ над бол мэдээж мөрөөдөл бол хүүхдэл байж л байна. Үгүй ядахтаа л би нэг аль манах номнууд гээл бодоо яваад байгаа юм бол. Таны яг өөрийн яг ингээд үжил бодлоор ч юм уу яг ингээд урлаг гэдэг яг төрөл нь яг ямар байх хэвээр юм бэ? Бизнес заавал үйлдвэрлэлийн системд байх хэвээр юу те? Эсвэл яг ингээд нөгөө зураач хүн чинь л урландаа мэдээ зураад зурж байгаа. Яг үйлдвэрлэлийн хэмжээнд болохоор цаг хугацааныхаа хурцсуур нь зүгээр нэг би муухайгаар хэлж магадгүй л ах шүү. Уучлаар нэг өдрийн дотор зураад гарч जैन те. Нөгөөх нь болохоор дахиад нэг 5-6 жил зурдаг зураач нар бас байна. Энэ хоёрын ялгаа нь ерөнхийдөө урлагийн зүгээр яг дүрслэх урлагийн салбар нь яг ямар байх хэвээр юм бэ? Одоо 5-6 жил зурсан зургийг дахиж нөгөө үйлдвэрлэлийн системд нь оруулах хэлээр ямар процесс даван туулах хэрэгтэй байд юм бэ? За яг би өөрөө урлаг судлаач биш болохоор асуулт бас миний мэдлэг бас энэ юм жоон тондж шиг байна. Зүгээр хувь уран бүтээлчийнхаа дүгэлтийг хэлэхэд бол хувь уран бүтээлч өөрийнхөө уран бүтээлийг тогтвортой хийх тэр нөхцөлийг өөрөө бүрдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл арчаатай, сортоотой байх хэрэгтэй гэдгийг хэлж байгаа. Түүнээс биш хит нэг одоо коммерчески юм хөөгөөд явчих хош. Хит арт юм хийгээд бие лагуу хүн арт юм ойлгохгүй мохог хатуу оркд юу гэдгийг хармаас намайг ойлгохгүй гэл арх угаад ойлаад хүчдэг хүмүүс байна шүү дээ. Одоо тэгж болохгүй шүү дээ. Энд одоо хүн өөрөө энийг хүрх хэрэгтэй. Хүрх гээд эн чинь энэ сошиалын платформуд энэ зүйлүүд байж ядахтаа энийг эзэмших хэрэгтэй. Ядахтаа хил эзэмших хэрэгтэй. Ядахтаа нэг энэ хүнтэй харилцах ухаан энэ зүйлүүд суралцах хэрэгтэй. Тэгэхээр хүн өөрөө хуучин бол яг социализмын үед нэг өвдөгч хүмүүжил энэ төр гэж ярьдаг байсан л та. Одоо бол яг тэр нэг одоо өвдөгч чадварууд хэрэгтэй байна. Тэгэхээр зөвхөн гарын уур хангалттай биш болсон нийгэм байна. Одоо бол ингээд сургуулиудыг ингээд хараад хар сайн дуулдаг, дуучин бол төгсгөөд байна. Сайн зураачдаг төгсөж чадж байна. Тэрэн дээр академик боловсрол эзэмшүүлчихээр угаасаа л авьяастай. Нэг бус тухайнуудыг нийгэмд амьдрах ухаан одоо энэ бизнесийн ухаан байна шүү дээ. Маркетинг, менежмент, гадаад хэлний мэдлэг, харилцааны соёл бие авч явах байдал бүх юм сурах хэрэгтэй. Тэгжиж тэр хүн энэ нийгэмд амьдрна. Тэгэхгүй бол зүгээр нэг гарын уртаа ийм чэжэ дэлтсэн хүмүүс. Тэгээ сүүлдээ эн чинь зах зээлийн нийгэм учраас хуучин нийгэм шиг бүх хүмүүсийг зөв тэгш ингээд адилхан цалин өгөөд аваад амьдруулад яваад байдаг нийгэм биш байхгүй. Хин хөдөлмөрлөхгүй байна. Хин тэрийг анзаарахгүй орхиж байна. Тэгээ хин зөвхөн зургадаа анзаараад бусд юмаа сул орхиж байна. Тэр хүн гой зураг зурж байгааг нь хүн мэдэхгүй ш. Магадгүй ихтэл тэр хүнээс авьяас чадвар нь жоохон дутуу байлаа ч гэсэн өөрийгөө сурчлаад өөрөө брэнд болоод хүмүүст юмаа хүргэж чадсан хүн юмаа зараад байгаа байхгүй. Юмаа зараад борлуулаад тэр зураг нь алдартай болоод хүмүүс гэртээ тавиад тэрнээс нь таашаал аваад имиж брэнд үүсгээд ш. Гэтэл нөгөө зураач маань өссөн энэ бол муу арилжаа хөөсөн мөнгө хөөсөн юу ч биш. Би бол агуу зураач намаа өгөхээр ойлгоно гэл ингээд байдаг. Тэгэхээр энэ балансыг л зөв барьж явах чадахгүй. Би магадгүй нөгөө төслөх төгсөөл яг л тэр үеийн школоор төгсөн. Бидний үед бол тийм юу заадаг байсан. Энэ 90-ад оноос хойш янз бүрийн хэвлэлийн газар ажиллаж байлаа. MSS группийн enterprise хэвлэлийн газар бас захирал янз бүрийн ажил хийж явлаа. Хэмэр хэвлэлийн газар бас ажиллаж байлаа. Тэгээ энэ олон залуучуудаа хутгалдаад аж ахуйн юмд ороод миний нүд нээгдээд бас нэг амьдралын их сурвалж төгсөж байгаа байхгүй. Хүнтэй харилцаж чадж байна ядтаа. Өөрийнхөө бодсныг хүн зүү зэгцтэйгээр илэрхийлж сурж байна. Яавал хүнд юмаа хэрхүү, зөв баланс, тэгээ тэр энэ ашиг төлөвийн коэффициент юу гэдэг бүх юмнуудыг л ингээд суралцж штэ. Тэгэхээр уран бүтээлч хүн тийм байх тусмаа сайн. Чамд авьяас заяасан бол нэг л хэрэг. Зөвхөн нэг хүн шүү. Энийга чи боловсрол эзэмшээд өнгөлж чадсан бол бас нэг хэрэг те. За ингээд чи өөрөө хүн байж чадсан бол, өөрөө бизнесийн ухаан эзэмшсэн бол хүмүүстэй зөв харьцдаг бол гих энэ олон кликүүд нийлж ижил чи өөрөө зөв хүн болно гэхээс даангаа саяасаар амьдралд хороо биш байхгүй. Зүгээр нэг сайхан дуулдаг хүн биш. Одоо энэ манай амжилттай уран бүтээлчдийг харахад айгүй хөдөлмөрч хүмүүс байгаа байхгүй. Яаж маркетингээ хийж ийн одоо энэ болд энтер гаралтай яг та нартай адилхан залуу хүмүүс шүү дээ. Тэгэл эдгээр чин одоо би Камертоны хүүхэд байхаас нь мэднэ л дээ. Enterprise-тэй бас нэг хамтарч ажилладаг байсан. Юмнуудыг хэвлж өгдөг байлаа эдгээр. Тэгэл эдний өссөн хөгжсөн түүхийг харахаар ердөө л хөдөлмөрсөн хүмүүс л гарч ирээд байгаа байхгүй. Мэдээж тэр дунд л авьяастай залуучууд энэ төр зөндөө байна. Алдсан онсон. Гэтэл дэлхий чи өөрөө том шүү дээ. Энэ дөрвөн уулын дунд байгаа хүмүүс биш.
Одоо миний авьяас миний юу энэ монгол хэлтэй Улаанбаатарт байгаа хэдэн хүмүүс дундаа л яаж байгаа болохоос буян дугаагаар алхаал би нэг навтахаар ааз штэ. Хинч тоохгүй ч нөө хинч танихгүй. Би одоо ингээд 60 40 он тий өгшөө хазаргаж яваа сурж ийн гээл би сошиал платформ дээр одоо магадгүй миний даагч нар ингээд нийт тоогоор Instagram, Twitter платформын үйл бараг нийлүүлэх юм бол 100 мянган болж байна. Тэгээ эн чинь нөгөө одоо цааш нь share fab гэдэг юм бол одоо миний уран бүтээл хэдэн 100 мянган он дэлхийд байгаа монголчууд хүрч чадж байна. Хөшин би хичээж яхад энэ боловсролыг эзэмсэн хэлтэй, устай, технологи сайн мэддэг залуучууд надаас хэдэн зуун дахин илүү боломж байгаа байхгүй юу? Тэр зураачтад. Одоо та залуу үеэ юу н бэлдэж гин үү яг энэ шог зургийн төрөлд шин залуу шог зураачд ямар уран бүтээлчд байна вэ? Одоо шог зураач, шог зураг гэдэг төрлөөр их зурхгүй байгаагийн шалтгаан нэг том шалтгаан бол үнэлэмж айгүй муу. Одоо хуучин бол нэг тогтмол хэвлүүд зураг нэтлүүлэхэд одоо хэвлийн шагнал гонорар гэж ярьдаг л да бид нар одоо хэвлүүлсний мөнгө гэдэг одоо социализмын үед бол тэр чинь их том мөнгө байдаг байж цалингийнхаа хажуугаар бараг цалин тэргээр олцдог энэ төр. Тэгээд дээд мэрэгчтэй өнөөс илүү цалин авчдаг. Өрөг авдсан тухай. Ер нь 20 төгрөг, 30 төгрөг, 50 төгрөг бас тэр чинь том ш. Ер нь одоо нэг дугаараас бол одоо чимэглэл энэ төр хийгээд 100-д 200 төгрөг авчдаг. Цалинчил одоо ажилчдын хавлаг 500, дээд мэрэгчлийн 7-оос 800 гал ингээл явдаг байсан бол тэр чин олон сонинуудыг нийлүүлэхээр чин цалин дээр цалин аваад ингээр чин 1000 гараад зах зээлийн үед бол нөгөө үнэлэмж гэдэг чинь айгүй чухал болсон. Энэ хүн өөрөө хөдөлмөр зараад энэний төлөө тархитлагоо ажилуулад хөдөлмөрлөд бүтээсэн бүтээл нь зах зээлд борлогдохгүй бол удаандаа тэр төрөл брендийг хүмүүс зогсоочдөг байхгүй. Зүгээр яг би болохоор нэг өөрөө нэг энэс нэг юм өөр таашаал авдаг юм шиг байна. Магадгүй зураг зураад хүмүүст үзүүлээ. Тэрнээс шеэр хийх нь надад нөгөө мөнгөн бус нэг юм сэтгэлийн жаргал гэдэг учраас би тэрнээс нэг юм таашаал авдаг юм гажламтай юм шиг нөхрөлтчилтэй маниак шиг ингээл тэ зураг зураал ингээл тэгээд ингээд хөндлөнгөөс харуул нэг тэнэг хүн шигтэй их зураг л ингээл үнгүүл яваад. Тэгээд юунаас ч одоо юу болоод бүүмэд. Тэгэл ингээл нэг юм жаргалтай авт яваад. Энд чинь хүн болгон юм тэнийг байж болохгүй шүү дээ. Залуу хүмүүс ялангуяа амьдрах хэрэгтэй. Гэрүүл хөөхөд, сургалт, байр ингээ бүх юм хөдөлгөөлөөс машин тэрэг хэрэгтэй. Хүнтэй адилхан хувцас өмс хэрэгтэй. Гоё equipment, гаджетууд хэрэгтэй те. Ингээл утас хөгжимгээл ингээр чин магадгүй тэр залуучууд анимашн зурж байна, иллюстрац зурж байна. Тэгтэл ер нь энэ зураасан зургийн төрлүүдийн үнэлэмж ер нь жоохон бага. Тэгэл нөгөө хүн болгон уран зураач болоод нэг зураг зураад түрүүнийх шиг нэг сар зураач юм уу хэдэн 10 сая зураадах боломж байхгүй шүү дээ. Тэгэхээр урлагийн амьдрал чи өөрөө айгүй хүнд байхгүй. Эрсдэлтэй, айгүйх золиос шаардлагатай. Ингээл хүмүүс ингээд дуудуулдаг хүмүүсийг гэлээ нэг шинжлэлийн дуудуулаад 3 сая мая гэл тэгдэг байхгүй. Энэ чинь асаараа бүр чардаа зовлон жаргал уйлж бүх юмаа золж иж тэр хүн бүр амьдралаа бүр 50 тууж иж амжилтанд хүрчээл нэг 3 сая төгрөг авч байгаа шүү дээ. Одоо тэр нь ковид гээд бүр зогсцоо. Тэгэхээр би магадгүй нэг жоохон зураг зураад хаяа хэдэн төгрөг олж болно л та. Тэгээ тэр хүнд үнэтэй санагдж байна. Гэтэ би тэрний төлөө би маш их юм золсон шүү дээ. Хэрвээ зураач болоогүйсэн бол өөр одоо ямар мэрэгчлэлтэй байх юм бэ? Тэгэхгүй би нөгөө альтрын яар дээр нөгөө 19 хулиган болцсон явж байгаа. Тэгээ аль тэр яваа. Гүг би аяг бол одоо миний олон найзууд одоо өхөд өргөцсөн байдаг. Одоо байхгүй ч юм байна. Зүгээр яг урлаг бол намайг одоо шил чойж дагны дууж энэ төр байдаг шүү. Одоо тамаас ингээд нөгөө төрөл дэвшлүүлээд авдаг шиг одоо энэ намайг бол төрөл дэвшлүүлж одоо бараг л миний амьдралын замыг өөрчилсөн байгаа байхгүй. Урлагийн гоё ертөнцид оруулсан. Таны ерөнхийдөө бас нөгөө зурдаг өөрөө чинь лого гэж байгаа шүү дээ. Өөрийгөө та зурсан. Хоёр харандаатай эвэртэй. Тэрний тухай бас жоохон яриул та. Тэр ч яг одоо миний нөгөө түрүүний л одоо нөгөө сохтруулах ундамантаа гэж ярьж байсан. Би ч нөгөө махцуусан төрсөн үе юм чинь. Эдэн бүр ингээд тэгээд тийм орчин төрсөн. Тэгээд цэргийн албаа хаацсан би чинь нөгөө тэрэг мэрэгээс лооч зодтолтойг болохоос зодтолт чинь тэгээ янз бүрийн юм байдаг байлаа. Тэгээ жоохон юм шатааруулах юмнууд нь их байсан болохоор аажимдаа ингээд татаа махцуусан төрсэн хүний нөгөө юм чөтгөрлөг чанарууд байна шүү дээ. Одоо эн чинь нөгөө баланс барьж яадаг. Тэр хоёр юм чинь нөгөө баланс барьж яадаг байхгүй. Хит эерэг бол айгүй худлаа. Ингээл би Facebook энэ аккаунт дээр хараа. Тэр нэг уул ус ингээл морь бүх далааламын ишлэл, күнзийн ишлэл тэгэл нэг тийм тавьсан нөхдөөс хамгийн адгийн араншингүй хүнийг аал заазал бууд яамаа гэсэн нэрээ нуусан тийм нөхдүүд байдаг шүү дээ. Бүх мөх яг тэрийг нөгөө дарангуулж идэг тэр нэг баланс нь нөгөө төлөй эвэр байгаа байхгүй. Одоо ингээд эн чинь нөгөө хүн чинь бурхан чөтгөр хоёр нэг дор оршиж идэг. Яг тэр баланс алдагдвал айгүй буруу байхгүй. Тэгэхээр би бол тэрийг л нэг илэрхийлсэн. Над бол нөгөө сайн муу бүх чанар байгаа. Мэдээж нөгөө чөтгөрлөг байдал байх ёстой гэж боддог. Нөгөө талаас би хөдөлмөрийн пионерын үнэ сонин олоод тэг уншсан байхгүй. Тэгсэн чинь тэр одоо 80-аад оны үед л хийж байгаа юм. Одоо драмын театр, уран зургийн галерей, за тэгээ дөөр бүжиг те одоо энэ соёлын үйлчлэгээний төвд байгаа ш Монголын үйлчлэгчний нэвлэлийн соёлын төв ордог эдэргээл. Тухайн үед одоо Улаанбаатар хотын иргэдийн бараг сарда 15 мянган хүн үйлчлүүлдэг гэж байгаа. Тэгэхээр энэ үзүүлэлт амар их юм шиг надад санагдчихав.
Одоо болохоор яг өнөөдрийн Улаанбаатарт болохоор яг энэ урлагийн тэр тусмаа энэ одоо соёлын арга хэмжээ гэж ярьж байгаа юм яах ёстой юм бэ гэж асуугаад байна л да. Багассан юм шиг тий. Тийм тэр үеэсээ багассан. Одоо уран зургийн галерей ордог залуучууд гэж байхгүй байна. Яг нөгөө бид нар нөгөө 90 оноос хойш нөгөө урд нийгмийн бүх юм гээд нөгөө огцом хайсан л да нөгөө цензур энэ төрийг нөгөө шууд нөгөө ингээд орхиод хайчдаг шиг цензур гэдэг нэрийн доор одоо энэ хяналт одоо юу гэдгийг стандарт бүх юмаа бас хайцсан байгаа байхгүй. Тэгэл энэ дуртай зүй өвчтөнч байдгаа ном гаргаж идсэн. Зүй өвчтөнд нийтлэгээл лайв хийгээл ингээл нийгмийн эрүүл зүг хордуулаад ингээл явж идэл ийм л болчлоо л да. Тэгэхээр энэ чинь нөгөө нэг ёс зүй этикийн ийм цензур хэрэгтэй. Хоёрдугаарт энд нөгөө оролцоонууд аюу хэрэгтэй байхгүй. Тэр үед яг өвдөгч хүмүүжил гэдэг байсан нөгөө зөвхөн мэдлэг боловсруулаас гад хүнийг хүн болгодог урлаг соёл тэр юмны хэрэгцээ шаардлага энэ зүйлүүдийг аюусаа ойлгодог. Энд нь илүү их нөгөө шахаж бүр 10 жилийн програмаас авахуулаад оруулдаг. Бүр өвлийн амралт юм уугаар бид нар ураас бүжгийн жижиг мүжиг үзчихсэн энэ бол аюусаа санддаг байхгүй. Ангаараа явж үздэг, музей үздэг тийм байлаа тий. Одоо ч яг хаяа галерейнт хүүхдүүд харагддаг л. Бид нар алдсан юмнууд их бий. Тэгэхээр одоо тэ ой тогтоомж тэр ой санамж гэдэг бол ахиж алдахгүй төлөвлөлт тэр байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр бид нар алдаан дээрээс сорлцож явах хэрэгтэй. Таны хувьд бас ийм хоёр өөр нийгмийг бас үзсэн. Тэгэхээр хуучны энэ төвлөрсөн төлөвлөгөөт буюу энэ социализмын нийгэм дээрэс нь одоо өнөө үеийн чөлөө зах зээлийн ардчлал хоёрын ялгаа ер нь яаж анзаарэгдэж байна? Ер нь ирээдүйд бид нэр цаашид урлаг соёлч бай одоо энэ Улаанбаатарын иргэд хүн ард соёл нь энэ яаж ингэж хоорондоо хоршиж зөв хөгжих ёстой вэ? Ер нь энэ хоёр нийгмийн давуу болон сул талыг та нэг жишээн дээр ч юм уу. Ер нь тэсвэр нийгэм үү шүү дээ. Мэдээж одоо миний бодлоор бол энэ зах зээлийн тогтолцоо одоо энэ эдийн засгийн энэ нийгэм арчил нийгэм гэдэг шүү дээ. Бидний энэ сонгож авсан зам бол энэ бол үнэхээр гайхалтай. Тойлборлтгүй зөв зам. Зүгээр яг бидний алдаа эндэгдэл мэд болон мэдэхгүйгээсээ болоод алдсан дутуу гацуу хийснээс болоод энэ хямрал янз бүрийн зүйлүүд байгаа болохоос биш. Энэ өөрөө тогтолцооных нь буруу биш байхгүй. Бид нар энийг буруу хийсэн байна, дутуу хийсэн байна, мэдэхгүйгээсээ чадахгүйгээс алдсан байна. Энийгээ засаад төгсдөлтөр болгоод аваад явахаас өөр зам байхгүй. За зүгээр социализмын үед гэх юм бол миний бодлоор бол тэр нэг төлөвлөлт ч гэдэг юм уу. Хүн байхын тухайд нэг юм ёс суртахууны юу гэх юм бол тэр нэг мөнгөөр үнэлж болдгоо нэг үнд зүйлүүд их байсан надад гоё санагддаг байхгүй. Одоо бол нэг юм материалын зүйлийг нэгдүгээрт болгосон нэг юм нийгмийн мөн чанар байна шүү дээ. Магадгүй капитал дөнгөж хоримтлагдж байгаа энэ зэрлэг үе нь болохоор ийм байж магадгүй. Дараа капитал хоримтлагтаад энэ эзэд дараагийн үе дээр өөрсдөө филантропууд болоод өөрсдөө хандивлагч, өөрсдөө нийгмийн том сангууд болоод ингээ нийгмийнхээ төлөө сайн сайхан хийгээд эхлээл мөнгө, капитал хангалттай одоо энэ чинь нэг ийм лакмусын цаас гэж байдаг шүү дээ. Одоо хансаг уусмал бол чадаагүй байхгүй. Тэгээ энэ уусмал өөрөө ханаад ирэхээр аяндаа энэ хүмүүс чинь филантроп үзлэн эхний үеуд нь хөшрөөд үхэн штэ эдгээр ч одоо үхэж эхэлж байгаа л да шаарна. Тэгээд ингээд ирэхээр эн чинь цаанаасаа төрөгдмөл энэ филантроп үзэл хурамчаар биш дүр үзүүлдэг ийм зүйл биш. Жинкнээсээ хөрөнгөтэй хүн гэдэг ойлголт. Ад болоод байгаа элит гэдэг энэ ойлголт. Түүнээс 13 дугаар зуундаа ч юм уу 20 дугаар зууны их үедээ элитүүд байсан гэвэл байсан. Дуудмынхан амьд байжсэн. Бүгд одоо сэхэтнүүд нь байжсэн, эрдэмт нь байжсэн, мундаг эрдэмтэй лам хорог гигантнүүд байжсэн. Бүгдийн хорын үндэс гэдэг чинь амар тасалсан байхгүй юм коммунист нийгэм чинь. Тэгэж нөгөө шин суртаалыг байгуулад одоо эн чинь өөрөө дараагийн энэ цагаан ястай хүмүүс бүрдтэл над нэг юм физик цаг хугацаа хэрэгтэй байх гэж байгаа байхгүй. Монгол бол одоо баян хүмүүс байна. Жинхэнэ нөгөө хөрөнгөтөн ийм хүмүүс алгаа. Баян хүмүүс бол зөндөө байна. Аюу их мөнгөтэй. Сэтгэлийнхээ хувьд сэтгэлийн боловсрол ч юм уу одоо юу гэдэг хүн чанарын хувьд энэ зүрх сэтгэл өг хөөцөл филантроп энэ юмараа баян биш тийм хүмүүс байгаа байхгүй. Зүгээр л мөнгөтэй их хэмжээний мөнгө зөвлүүлсэн үйл хөдлөх хөрөнгө үйлдвэр аж ахуй зөвлүүлсэн тийм хүмүүс бол зөндөө л байна. Энэ яг капитал хоримтлагдж байгаа үе болохоор бид нар энээс айхтар ёс зүй ч юм уу юм шаардаад тахнаас цаг хугацааны үед эрт юм болов уу гэж бас хаяа эргэлзээл хэд. Юу нэг хэдийн үед боломжтой гэж бодсон. Та нарын хүүхдүүдийн үед хүссэн үсээгүй энэ бүр ор мөргөө арчигтана. Энэ үе бол ор мөргөө. Бидний нөгөө дараагийн нэг юм халдаасан үе шүү дээ. Одоо энэ чинь халдвар төвчин гэх юм бол одоо энэ чинь нөгөө зомбигоор бол ингээд арай баг хүн хаздаг нөхдүүд гарч ирж штэ. Бид нар чинь бол жинхэнэ босоо орол байхгүй юу ингээд социализм үе төрсэн итгэл үнэмшил хандлагын тогт. Тэгээд тэр үед бол яг л Хонконг, яг л Япон тэр шиг л та нарын царайцлаа азуулахаас биш. Яг л дэлхийн хөгжилтэй улсууд шиг л тийм болно. Мэдлэг мэрэгчлээ. Одоогийн би ягаад итгэлтэй байна гэхээр одоо энэ сурж байгаа залуучууд одоо энэ урлагийн салбарт орж ирж байгаа энэ уран зураг, энэ хөгжмийн салбарт орж ирж байгаа, энэ сэтгүүл зүй утга зохиолд орж ирж байгаа энэ залуучуудын хандлага, энэ хүмүүсийн ухаан, энэ хүмүүсийн шин энэ сэтгэн бодож байгаа энэ зүйлүүдийг харахаар надад бол гайхалтай итгэл үнэмшил гоё найдвар төрдөг байхгүй. За эдгээр л Монголыг авч байгаа. Бид нар бол санаа амар эдрийг улс их орон бүх юмаа үлдээгээд ингээд өгөхөд бол харамсах зүйлгэн байна гэж боддог байхгүй.
Бидний урилгыг хүлээж авч сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. За ингээд Улаанбаатараас ярьж байна подкастын 2 дахь дугаар Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн шог зураач Цогтбаяр ах маань ирж маш сонирхолтой яриануудыг хийлээ. Танд манай урилгыг хүлээн авч подкастт маань оролцсонд маш их баярлалаа. Та хоёрын ч гэсэн одоо подкастэнд амжилт хүсье. Одоо 2 дахь хүн гэдэг чинь одоо айргийн тавд багч чинь амаа үзүүлж чинь гэсэн үг шүү дээ. Тийм болохоор олон салбарын хүмүүс орж хүмүүст хэрэгтэй мэдээлэл соён гэгэрэл болох болтгоо гэж ярив да. За баярлалаа. Тэр дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай.